Зяюацхан бомбарнууд минь. Бомбарнуудынхаа санал хүсэлтийг аваад энэ удаа Өмнөд Солонгосын бас нэгэн домогт аимшигын киног ярьж өгнө. 1960-аас 1970-ад оны үед Өмнөд Солонгост аимшигын төрлийн кино эрчимтэй хийгддэг байсан ба ихэнх нь л ерөнхийдөө ардын домог, сүнсний түүх, үүлийн үр гэх мэт сэдвтэй байсан юм байна. Тэгээд 1970-аас 1980 оны хооронд өнөө цэргийн дарангуйл энтергээд хамаг урлаг соёлынхын зөвлөл дээр цензур энтер тавиад байсан тул энэ хооронд бараг л кино хийгдээгүй юм байна. Харин энэ үе 1980 оноос хойш ашгүй нэг дуусаж байхад өнөөдрийн ярих Whispering Corridors нэртэй аимшигын кино жинхэнэ бүүм гэд гарч ирээд Солонгосын аимшигын киноны цоо шинэ үеийг эхлүүлсэн гэдэг. Зүгээр нэг шинэ үе эхлүүлэхээс гадна тэр үеийн боловсролын хатуу тогтолцооны дэглэм стандарт гэдэг өнөө сурагчтайгаа хатуу ширүү харьцдаг, бэлгийн дарамт үзүүлдэг гэх мэт зүйлсийг хаттуухан шүүмжлээд авсан кино юм. Энэхүү кино нь 1998 онд ердөө 28 зураг авалтын сетаптайгаар хийгдсэн ба энэ анги нь маш амжилттай байсан тул цаашлаад цуврал болгон үйл явдал нь хоорондоо огт хамааралгүй нийт 6 анги хийсэн байгаа. Яг тэгэхээр шууд Солонгосын аимшигын кинонд шинэ ирэн үе авчирсан 1998 оны алдарт Whispering Corridors кино руугаа орцгоё. 1998 оны Whispering Corridors 1. Нэлээд садист хүчирхийлэгч хөгшин үнэг хочтой Пак нэртэй багш харанхуй шөнөөр сургууль дээр ганцаараа нэг л айсан шинжтэй харагдана. Уг сургууль нь октын сургууль байх ба харуул хийж буй өөр нэг багш ирснээр зүгээрөө тусламж хэрэгтэй бол хэлээрэй гэдэл яваад өгнө. Хөгшин үнэг багш зүгээрээ хэмээн хэлснээр цаашлан он оны төгсөлтийн монтажууд дундаас 1993 болон 1996 онуудын монтажийг суглан авснаа утсаар нэг хүнтэй жинжүү өгсөн ч гэсэн энд байгаа юм байна гэдэл их л сандарсан шинжтэй ярих ба гинтэл өнөө харуул хийж явсан багш нь нэгэн ангид ороод цонхыг нь хаагаад гартал сандал нь өөрөө хөдлөн нэгэн сурагч ширээн дээр цус туслах ба дээр нь JJ гээд сэлсэн байхан тэр. Бодвол түрүүнд өртөгдсөн жинжүү гэж хүнийх нь ширээ юм шиг байгаа. Маргааш нь болоход манай гол дүр болох ахлах ангийн сурагч чи юу дөнгөж сургууль дээрээ ирэхэд нэгэн дуу муутай шин сурагч чамаа хүлээж байсан юм аа. Хоёулаа энэ 7 хоног жижүүрчтэй гэдэл хүлээж ахын тэр. Манай живууч гайхан нэг тийм дотн биш байж гэж бодснаа за орцгой хэмээн ангитаа ортол өнөө багшаа даалгавраа шалахгүй мó гэдэг нэг тийм онц сурагч нарын нэг байдэн штэ. Тиймэрхүү нэг онц сурлагтан ангитаа хэддийнэ ирчихсэн байхан тэр. Ер нь хэдүүлээ цаашлаа живүү шин сурагч онц сурлагтан гэдэл дуудаа авчээ. Ангитаа таарж байгаагаас нь харуул нэгэндээ дургуул юм шиг байна. Манай хоёр ч хувин саваа аван цэвэрлэхээ хийх ус авахаар гартал мэдээж өнөө хөгшин чон олсоор өлхөгдөн өгчихсэн байхан тэр. Энийг нь өнөө онд сурлагтан сурагч юу ч болоогүй мэдл харж зогсно. Галзуу нохоо хочтой багш сурагч нарыг игнүүлж байгаад элдв яриа битээ гаргаад байгаарэ хатуу анхааруулж байна. Төгсгийн орон дэмий юм болно шүү гэдэл бараг л сүрдүүлээд авна. Тэр дундаа бүр манай живүүг онцолж ирээд л ангиас ч элдв яриа гаруул чи хариуцлага хүлээн шүүүүлгэн. Багш нарын өрөөнд багш нар шивэр авир хийж байхад хоцрон орж ирсэн энэ багш энэ сургуулаа төгсөөд их сургуульд сураад буцаад энэ сургуульдаа багшлахаар ирсэн Юён багш. Манай киноны бас нэгэн чухал дүр учраас сайн тогтоогоод аваарай манайхаа. Юён шүү. Нөгөө хөгшин үнэг багш өгөхийнхаа өмнө уцаар яриад жинжүү энд байна хэмээн яриад байсан хүн нь манай энэ Юён багш юм байгаа. Энэ Юён бүр өгсөн гэдэг байгаа өнөө жинжүүтэй нэг анги бүр цаашлаад нэлээд дотны найз байсан байдаг. Жинжүү найз нь 10 жилд байхдаа Юён найздаа нэгэн хонх бэлгэлж байсныг дурсан жаал зогсно. Хичээлийн дундуур өнөө галзуу нохоо хочтой багш манай живүүгийн хүзүүжихийг нь оролдоод аавч нь уудаг хിവэрэ байгаа юу? Энтэр гэдэл бараг л бэлгийн дарамт үзүүлж байгаа нь харагдана. Кадр солигдож өмнөх цаг үе рүү ухрахад өнөө хөгшин өнөө багш сурагчдыг игнүүлэн зогсоож байгаад сурагч жинжүүг цамцанд бохир байна хэмээн шийтгэж гарыг нь шугамаар зохиж харагдана. Энэ цаана гайхан зогсож буй сурагч бол одоогийн манай багш Юён. Хичээлийн завсарлагаанаар ангийнхан нэгэн охин бүр гуугаад байсан тул манай живүү өөрийн бөөгийн чадвараа ашиглаж сүнсмэн та ирсэн бол тойрог зурна уу энэ гэдэл яг тойрог нь зурагдж байтал мэдээж л өнөө галзуу нохоо ороод ирсэн байхан тэр. Дахиад л өнөө балаа зүйлсээ хийсээр л байна уу чи ер нь бөө юм уу шулам юм уу энэ гэдэл загинж байснаа бүгдийг нь давхар шийтгэхэн тэр. Анги даасан багш бол хөгшин өнгөн өнгөрсөн тул одоо энэ галзуу нохоо ангийг нь дааж авч байгаа юм гээд бөөн л сүрхий хатуу дүрм танилцуулна. Юён багш номын санд өөрийн төгсөлтийн монтажаа үзэж байх ба хөгшин үнэгний өнгөрөхөөс өмнө авсан 1993 болон 1996 оны монтажууд байхгүй байгааг олж мэднэ. Манай живүүг зургийн өрөөнд зураг зуран сууж байхад өнөө шин сурагч нь их л найзрахын ирж ундаа өгөх ба гуйсаар байгаа зурж буй зургийг нь хартал өнөө хөгшин үнэгийн дүүжлүүлэн өнгөрсөн байхыг зурсан байхан тэр.
Шин сурагч ч нэлээд айсан бас гайхсан шинжтэй харагдана. Манай энэ живүү ер нь маш их зураг зурах дуртай ба баггүй авьяастай нөхөр юм байлаа. Шин сурагч би зургийн дугууланд явдаг байсан шантраад болцсон. Харин чи их авьяастай маа энэ гээл ярилцж байгаа живүүд зураг зурах талаар зааж өгөхөр болдог. Юуян багш өөрийн сурдаг байсан ангидаа орж ирсэн нь одоогийн манай эдийн анги байх ба өнөө JJ-гээд сэлсэн нь мань багш энд сурдаг байхдаа найз жинжүүдээ зориулсан ширээг нь сэлж өгөн энэ үрд чиний ширээ шүү хэмээн хэлж байсан ширээн байдаг. Энэ үеэр манай живүү орж ирээд гарах ба араас нь багш нь нэлээд гайхсан шинжтэй л харан зогсно. Учир нь хэдийнэ өнгөрсөн жинжүү найз нь өөрт нь өгч байсантай яг ижилхэн хонхыг живүү бариад явж байхан тэр. Багш нарын өрөөнд өнөө галзуу нохоо багш манай юуян багшид нэрээ тэр олон жилийн өмнө өнгөрсөн жинжүү чинь танай ангийн охин байлуу. Үхэх зөндөө газар байхад яаж явж байгаад бүр сургууль дээр өгсөн юм бол тоо тий. Зургийн өрөөнд өнгөрснөөс нь болоод хүмүүс сүнс хараад байна энэ тэргээд одоо тэр заалж бүр хаягдсан дөө энэ тэргээл юу ч болоогүй юм шиг ярин суун. Юуян багш нөгөө газар нь очин их л гимшсэн ч гэх юм уу харамссан ч гэх юм уу их л хэцүү царайтай харан зогсно. Маргааш нь болоход өнөө галзуу нохоо чинь манай живүүгийн зурсан зургийг олчихсон. Хүн өгсөнтэй холбоотой элдв зүйл бити яар бити хий гэж хэлсэн бистэ гэдэл манай живүүг жинхэнэ нохоо шиг л зодож гар. Ангийнхан нь ч юу ч хэлж чадахгүй л айн зогсно. Бас л ширүүн цаг үе байсан байгаа юм шүү те. Кадр солигдоход өнөө гаж донтой галзуу нохоо чинь бас л нэгэн сурагчийг багш нарын өрөөнд оролдон ээж автаа чинь ярьчихсан шалгалтандаа битгий санаад зав энтэргээс ижигтэй зууж байна. Юуян багш ч их л дургу байгаа нэлтэл харагдана. Манай живүүч зургийн ангид орох хориотой болсон тул яахаа мэдэхгүй сууж байхад өнөө дуу муутай найз шин сурагч нь ууг нь ч нэг газар байгаа л да. Гэхдээ хүмүүс сүнстэй энтергээд байд юм а гэхэд манай живүү зүгээрээ би юм хум мэдэрдэг юм чи харин ч бүр шалгаад өгье гэдэл өнөө газар руу явхаар болно. Тухайн газар очтол өнөө олон жилийн өмнө жинжүүгээ сурагч өнгөрсөн одоо ашиглахаа болчихсон урлагийн заал байхан тэр. Гайхан юмнуудын ажин явж байтал түрүүхэн өнөө гаж донтой багш нь оролдоод байсан сурагч нь нууцаар тамхи татан сууж байна. Манай живүүч ууг газрыг цэмбитлэн цэвэрлэж аваад өөрийн зургийн өрөө болгохоор шийднэ. Өнөө алга болчихсон байсан 1993 болон 1996 оны монтаж нь ууг газрын шалан дээр тоосондоо дарагдсан байдалтай харагдана. Маргааш нь ч болж нууцаар тамхи татж байсан сурагч нь шалгалтын дээр хамгийн өндөр оног авсан бол өнөө ангидаа ганцаараа л хичээлээ суудаг. Онц сурлагт нь харин 2 дугаар байранд орсон тухай багш танилцуулна. Онц сурлагт нь сурагч мэдээж их л ууртай харагдана. Манай живүүч өнөө газрыг цэмбитлэн цэвэрлчихсэн зураг зурхад бэлэн болсон байна. Оройч болж өнөө гаж донтой галзуу нохоо багш жижүүр хийж байхад гинтэл шатнаас хэн нэгэн түлхэж унгах ба Ёстой нэг захтансан газар майжих шиг бол ёстой нэг карма дагзаар нь хаг савна гэдэг нь л энэ бах та тий. Ахин нэг өдөр өнгөрөхөд өнөөх өглөө бүр хамгийн эрт ирдэг онц сурлагт нь өмнөх шалгалтын дээр 2 дугаар байранд орсондоо ч тэрв хичээлдээ ирээгүй байх ба коридороор ганцаараа сүнсгүй мэт л алхаж явснаа нэг зүйлийг ширтэн зогсно. Мэдээж энэ нь киноны эхэнд өнгөрдөг хөгшин үнэнэг очтой багшийн дүүжилж өгдөг газар. Юуян багш ч өнөө журналуудаас 1996 болон 1999 оных байхгүй байгаа гайхан шалгаж явтал өнөө тамхи нууцаар татдаг сурагчтай таарснаар живүүг яагаад тийм зураг зурсныг асуудал мэдэхгүй манай живүү сүн центр дууддаг бодлоод л тэрийг зурсан байх л гэнэ. Юуян багш их л гайхсан шинжтэй харагдана. Учир нь өмнө манай живүү юуян багштай таарад явхад нь араас нь хартал өгөхэд одоо сүнс болсон найз жинжүүгийнх нь өөрт нь өгч байсантай ажиллахан хонхтой явж байсан болохоор манай юуяныг найз жинжүүгийнх нь сүнс гэж одоо сэжиглээд ах шиг байгаа. Өнөө хөгшин өнөө багш ч гэсэн өгөхийнхөө өмнө юуян багшаа танаа найз жинжүү хэдийнэ өгсөн ч гэсэн энд байна гэдэл уцаар хэлсэн болохоор бас гайхаалах шиг байгаа. Өнөө гажиг онц сурлагт нь чинь гинтэл хичээлийнхаа дундор дэвтрээ учир зүггүй л урж эхэлснээр мэдээж багштай дарваатал алгадуулна. Бүхэл зүйлийг үзэн ядсан янзтай нэлээд ээгүү харж байснаа ангиас гараад л явна.
Энэ үеэр өнөө нууцаар тамхи татдаг сурагч бас л тамхиа татаж байгаад нөгөө 1996 болон 1999 оны монтажийг олоод аваад гарах ба нөгөө онд сурлагт нь ганцаархнаа хөгшин үнгийн өгсөн газар зогсож харагд. Манай жиюг мөрөөрөө ганцаараа нөгөө газартаа зураг зурж байхад Юён багш ирээд асууж гарна да. Чи жинжүү үстэй тэр хонх ер нь яагаад чамд байгаа юм гэхэд жиюу юу яриад байгаа юм бэ? Манай нэс Жи над төгсөн штэ л гэн. Жи гэдэг нь манай хүнд их л найрсаг хандаж байн хамт байдаг. Бүрийн зураг зурах газрыг нуртал зааж өгсөн өнөө шин сурагч. Юён багш бантаад гараад явах ба нэгэн сурагч орилохыг нь сонсоод очиод харвал мэдээж л өнөө онд сурлагт нь сурагч эдийнэ дүүжлэгдэн өнгөрсөн байхан тэр. Манай жиюуч нэлээд гайхан энэ багш одоо юу яриад байгаа юм бол энтергээ бодон сууж байхдаа модон шалны голоор нүх харах ба банзыг нь аваад хартвал духан жаахан хонхоочсон толгойн баримл байхан тэр. Доор нь бичсэн байгааг харуул жинжүү найздаа Юёноос хэмээн бичсэн байх ба хэдүүлээ өмнөх үед яг юу болсон тухай олж мэднэ. 9 жилийн өмнө одоогийн Юён багш өөрөө төгсөх ангийн сурагч байсан ба ангинаас жинжүүтэйгээ их л дотн нөхрөлдөг байж. Гэтэл өнөө хөгшин өнөх очтой багш нь наа жинжүүтэйгээ битгий найзлаа ээж нь бөө гэсэн. Чамд хооштой их л хор хүргэх байх шүү энэ гэдэл байнгын хор утгадаг байж. Сурагч жинжүүгийн ээж нь бөө гэд хүүхдүүд их л дээрлэгдэг ба нэг шөнө өнөө дээрлэгдэг хүүхдүүд нь жинжүүг өнөө зургийн өрөөнд түгжээд гаднаас нь цойжлоод явсан ба Юён багш жинжүү шиг бусдад гадуурхагдахгүй тулд бас хөгшин өнөө багшийнхаа хэлснээ дагуу найздаа огт туслалгүй хараад л зогссон байдаг. Хөөхий жинжүү охин харанхуйш нь ганцаараа тэр өрөөнд түгжигдэн гарч чадахгүй уйлан сууж байгаад босохдоо санаандгүй ширээ зохин найз Юёныхаа өгсөн өөрийг нь хийж дурсгасан толгойн баримлыг нь эвдэхгүй тулд нандинг нь тэрэн унсан ба ингэхдээ өөр өчнөө баримл тавьсан байсан тавиурыг унагаснаар дээрээс нь баримлууд болон баримл хийхэд ашигладаг хутга унснаар өнгөрсөн байдаг. Хөөхий жинжүү охин их л өрөвдөлтөй өнгөрсөн юм байлаа. Үйл явдал буцаад одоо үедээ ирэхэд манай жиюу өнөө шалны цоорхойг цаашлан үзвэл хүний гар байх ба энэ нь мэдээж л өнөө гаж тонтой галзуу нохой хочтой багшийн цогцос байхан дээр. Онд сурлагтай охины өнгөрсөнг мэдсэн сурагчид бүгд л шокрон суух ба яагаад ч юм өгсөн сурагчийн дэвтэр номыг нь манай дуу муутай шин сурагч цэвэрлэн зогсно. Юён багш ч мөн шокрон суух ба гинтэл өнөө тамхичин сурагчийн зургийн өрөөнөөс авч гарсан 1996 болон 1999 оны шороон дарагдчихсан монтажийг олж харснаар яг юу болоод байгаа тухай олж мэднэ. 1993 оны монтажийг нээж үзэхэд одоогийн дуу муутай шин сурагч нь дүрээрээ байх ба Кан Хёнсу нэрээр 1996 оны монтажийг нээж үзэхэд Пак Жисон гэх нэрээр байхан тэр. Харин одоо буюу киноны үйл явдлын цагаар 1998 онд Юн Жэй нэртэйгээр төгсөх ангид суралцдаг. Юён багшч бүхнийг ойлгосон янзтай байж байтал гинтэл араас нь чи огт буцаж ирэх хэрэггүй байсан юм гэхтүү гарах ба эргээд харвал мэдээж л өнөө шин сурагч болох Жэй. Энэ үеэр манай жиюуч найзынхаа нэгэн тэмдэглэл дээрээс найз нь айл хэдийнэ өнгөрсөн өнөө хүн бүрийн яриад байдаг жинжүү гихчийн сүнс болохыг олж мэднэ. Өөрт нь өнөө хонхыг өгсөн шин сурагч мөртлөө энэ зургийн өрөө хүртэл зааж өгсөн гэд бүхэл зүйл нь таарч байхан тэр. Нөгөө талд шин сурагч Юён багш руугаа чи миний мэдэх Юён биш болсон байлээ. Чи яг л тэр хөгшин өнөө багш шиг болсон гэхэд багш нь гүй би жинжүү чиний найз хിവэрэ байгаа штэ л гэн. Хамаг нууцыг нь мэдсэн тул багш руугаа буюу багынхаа найз руугаа хутга барин шууд л дайрах ба энэ нь мэдээж өөрсдийнхөө сурдаг байсан анги болох 3-ын 3. Юён багш бүр аргаа орон одоо бойл чи хүн бишээ чи бол сүнс намайг тэр үед туслаагүй дуучлаарай гэдэл уучлалах хөхөд өнөөх нь хөөрхий өөрийн гол зорилгоо хэлдэг. Ерөнхийдөө бол жинжүү охин сургуулаа төгсч монтаж авч чадаагүй тул энэ хүслээ гүйцээх гэж л өөр хүний нэрээр ахин ирд сургуульдаа сурсан ба бүр цаашлаад зүгээр найзтай болохыг л хүссэн гин. Мөн сурагчдыг зоддог, бэлгийн дарамт үзүүлдэг, хүчирхийлдэг гэд болж утахгүй багш нарыг өөрийнхөөрөө шийтгэж эхэлсэн байдаг. Ингэж ахин сурах нь таалагдсан тул хэд удаа ахин дахин өөр хүний нэрээр царайгаар сургуульдаа сураад төгссөн байдаг. Тиймээс ч өөрхийн манай сурагч жиюуг олж их л дотн найзлаад байсан юм шиг байгаа. Энэ хоёрыг ярилцсан суухад манай жиюу орж ирээд одоо болно чи сүнсч бай, хүнч бай, чи бол чи миний найз л гэд голыг нь олоод л хэлчихнэ. Одоо энийгээ болоод багш нарыг ч гэсэн зовоохоо болохгүй бол би өөрийнхөө амийг хорлоо шүү гэдэл сүрдүүлж гарна.
Үнийг нь сонссон Жинжүү буюу шин сурагч овоо тавьширч уг нь би хэнийг ч бэртээж гэмтээхийг хүсээгүй, зүгээр л найзтай болоод олонгой шин дурсамжтай болоод л бүр мөсөн явах гэсэн юм аа л. Миний хийсэн бүх зүйл дуучлаарай хэмээн хэлэн хутгаа газарт унгаан эргэж хараад хан нэвтлээд яваад өгнө. Манайхаар бол хөөрхий охины сүнс одоо л нэг амьрлаж тэнгэрийн орон руугаа явж байгаа юм уу да бараг. Удалгүй өглөөч болж манай үлдсэн багш сурагч хоёр ангидаа байх ба нэгэн сурагч ирж хаалга татснаа юу ч болоогүй мэд цаашаа яваад өгнө. Тэгснэ гинтэл эргэж харуул өнөө сүүлд өгсөн онц сурлагтны дүрээр харагдсанаар кино маань дуусна. 1999 оны Whispering Corridors 2 буюу Memento Mori. Эхний өдөр толгойн задран ухсан байдалтай олдсон хүн магадгүй үннийг сансан байх. Хоёр дахь өдөр хөлн хугарсан байдалтай олдсон хүн магадгүй үнэнд ойртсон байх. 3 дахь өдөр чихэн тасарсан байдалтай олдсон хүн магадгүй үннийг сонссон байх. 4 дахь өдөр нүдэн ухагдан өнгөрсөн байдалтай олдсон хүн магадгүй үннийг харсан байх. 5 дахь өдөр хилэн сугран ухсан байдалтай олдсон хүн магадгүй үннийг хэлсэн байх. 6 дахь өдөр гарын тасарсан байдалтай олдсон хүн магадгүй үннийг бичсэн байх. 7 дахь өдөр өөхөх хүн магадгүй гих үхсээр кино маань эхэлнэ. Memento Mori 2 дахь түүх. Нэгэн охидын сургуульд хичээлээсээ хоцор нууцаар модон дундуур орж иж буй энэ сурагч бол манай киноны гол дүр Со Мина. Хэдүүлээ цаашдаа Мина л гэдээ дуудаа авчээ. Мина охин нүрээ оогож явахдаа хэний ч юм мэдэхгүй нэг өдрийн тэмдэглэлийг олон нэг ч юм бодлохгүй анги руугаа аваад л орно. Бидний сайн мэдэх алтарч жүжигчин Гон Хёжин нэгчийн дөнгөж 19 наснда бүтээсэн дүр болох Мун Жиүн нь ангийн нэлээд сахилгагүй нөхөр ба ангийнхаа нэг хүүхдийн камерыг барин хүн болгон дээр очиод элдвигээр дүрс бичин явна. Бүр цаашлан сургуулийн залуухан од Го багшийг бие засч байхад нүртэл нууцаар бичиж харагдана. Манай сурагч Мина ангидаа өнөө олсон өдрийн тэмдэглэлээ үзэж байтал ангийнхан чимээгүй нэлээд нерд маягийн охин шив үнийх болохыг нь олж мэднэ. Өнөө ангийн сахилгагүй охин нь уг дэвтрийг булааж аваад булаацалтаж байхад ашгүй багш нь орж ирснээр хичээл эхэлнэ. Гинтэл кадр солигдож өнгөрсөн үеийг харуулах ба дэвтрийн эзэн шивэн охин багшаасаа нуугдаж явахдаа 0 руу ороход нөөр ангийн нэг охин байх ба чимээгүй хэмээн хэлэн нуугдаж аваад хамтдаа баригдаад сургуулийн бассейныг угаах ажил аван шийтгүүлдэг. Энэ гэмгүй зүв зүгээр байж байгаа шийтгэл авсан охин бол Мин Хёшин бөгөөд нэлээд олон төстэй нэрнүүд байгаа тул энэ охиныг ер нь хөөрхөн сурагч гэж яриа авчээ. Угаасаа энэ кинонд гардаг бараг л ганц царайлах нь. Хамтдаа шийтгэл авсан шивэн болон хөөрхөн сурагч хоёр энэ өдрөөс хойш маш дотн найзууд болсон харагдана. Нүгээр ч зогсохгүй шивэн өөрөө өдрийн тэмдэглэлээ хуваан хамтдаа дундаа хөтлөхөөр болсон байдаг. Өөрөөр хэлбэл манай Мина охины олсон уг өдрийн тэмдэглэл нь зөвхөн шивэнийх бус шивэн болон хөөрхөн сурагч хоёрын дундын өдрийн тэмдэглэл болж таардаг. Кадр солигдож буцаад одоо үедээ ирэхэд өнөө сахилгагүй сурагч нөгөө камераараа хичээлийн дундуур багшаа бичиж байгаад баригдаж камерын эзэнтэй хамт багш нарын өрөөнд дуудагдах нь тэр. Энэ үеэр хөөрхөн сурагч маань өнөө од Го багштай уулзаж байх ба эндээс нь хөөрхөн сурагчийн биеийн өвдөд бараг бүтэн жил хичээлдээ ирэлхүү байж байгаад одоо л буцаж ирж байгааг хэдүүлээ олж мэднэ. Го багш хөөрхөн сурагчид их хэл сурахын анхаарал тавин хичээлдээ орохоос өмнө сургуулийн эмнэлэгт очиж үзүүлээрэй л гэнэ. Энэ үеэр багш нарын өрөөнд дотны найз болох шивэн орж ирэх хэдий ч хоорондоо юу ч ярилгүй нэг л сонин уур амьсгалтай харагдана. Манай гол дүр болох Мина охин хичээлийн дундор худлаа өвдсөн дүр эсгэж сургуулийн эмнэлэг орон им аваад түрхэн зурныг хичээлээ пялан хэвтэх ба гэнэтэл шивэн охин орж ирэн хажуу орон дээр нь байх өнөө хөөрхөн сурагчтай их л дотн ярилцаж байгаад аваад гарна. Кадр солигдож өнгөрсөн үе рүү буцахад манай хөөрхөн сурагчийг ангийнхан нөхдүүд их хэл дээрлэхдэг байсан нь харагдах ба дууны хичээлдээр төгөлдөр уур тоглодог сурагч нь байж. Үйл явдал одоо үед ирэхэд шивэн болон хөөрхөн сурагч хоёр орж болохгүй гэсэн хэсгээр дамжин сургуулийн дээвэр дээр их хэл дотн хөтөлцөн гарах ба хөөрхөн сурагч өнөө камерыг нь багш нарын өрөөнөөс нууцаар авчихсан байна. Шивэний төрсөн өдөр тул тэмдэглэлт өдөрчин зориулаад түр авчихлаа л гэнэ. Манай хоёр чи намайг санаагүй юу? Би чамайг маш их сансан энтер гэж ярилцах зур манай Мина сониучрхан нууцаар дээвэр дээр гарч ирсэн харагдана. Ангид биеийн хэмжилтийн өдөр явагдаж хүүхдүүд чиний хөх ургасан байна чи өсөөгүй байна энтер гэж маазран бүгд хэмжилтүүдэд өгч байхад өнөө хоёр дээвэр дээр их л дотн ярилцсан сон. Өнөө хөөрхөн сурагч юуны ч тухай хоёулаа бүгдийг шинээр эхлэе хэмээн нэлээд гуйсан янзтай хэлэн шивэнийг тэрвэрнэ. Манай Мина ангидаа ороод ирчихсэн байх ба хэмжилт явагдаж байхад гинтэл нэг сурагчийн орилох дуу гарснаар бүх хүүхдүүд гайхан гүйж гарна. Манай Минач мөн гүн гарan харвал өнөө хөөрхөн сурагч маань сургууль дээрээс үсрэн өгсөн байх нь тэр. Багш нь хүүхдүүдийг тайтгаруулан энэ нь сургууль дээр болж буй анхны ийм зүйл биш тул хүчтэй байгаарай л гэнэ. Хүүхдүүд тал талд үйлэлтэн сууна. Манай Минач түрүүхэн тэр хоёрыг дээвэр дээр харсан тул их л гайхсан шинжтэй сууна.
Сурагч Шиюн өгсөн найзынхаа ангид орон ширээг нь үзтэл бүх хичээл номонд байхгүй байх ба ангийнхнаас нь асуутал яагаад ч юм өнөө алдартай Го багш нь аваад явчихсан л гэнэ. Мэдээж сурагч нар шивэр авирхийн үхлийн тухай ярилцах ба энэ нь сургууль дээр босон 6 дахь үхэл гэнэ. Хэрвээ 7 хүн өхвөл сургууль нь тэр чигтээ хаагдана гэх цоо яриа байдаг л гэнэ. Сурагч нар нь бүр цаашлан сурагч Шиюн нь хөөхөн сурагчийг өнгөрөх үед хамт байсан гэсэн. Бүр хөөхөн сурагчийн хүзүүн дээр Шиюны гутлын мөр байсан гэсэн. Өстой амар юм а. Тэр ч өстой шулам шүү энтергээд л зурч гарна. Хичээлч тарч манай Мина ангиас гарч явахдаа Шиюныг харан араас нь дагсаар нэгэн агуулах маягийн өрөөнд орон таарна. Би та хоёрыг дээвэр рүү хамт гарахыг харсан юм л та гэтэл өнөөх нь чи ч гэсэн ухмаар байгаа мó ер нь чамд огт хамаагүй шүү гэдэл уурлаад л гараад явна. Үйл явдал ахин өнгөрсөн үелөө буцахад хөөхөн сурагч Шиюн хоёр хамтдаа хөгжим сонсож сууж байхад сургуулийн од Го багш ирэн хөөхөн сурагчийг аваад явна. Сургуулийн нэгэн ангид Го багш хөөхөн сурагчийн өврийг дэрлэн гарыг нь барин харагдах ба хөөхөн сурагч эвтэйхэн гарыг нь холдуулан гараад Шиюн найз дээр очин уйлан тэрвэрнэ. Энэ сурагч нар дундаа од гэдэг байгаа Го багш нь ер нь нэг тийм сурагч нараа оролцдог сайко дуул нөхөр юм шиг байгаа. Нэг сурагч нь дээврээс өсөрсөн тул мэдээж сурагч нарыг дуудан байцааж байхад дээрээс нэг л зүйл харан ажиглаж байгаа л мэт харагдана. Хүүхдүүдийн хил аманч дуусахгүй зарим сурагчид нь бүр өнгөрдөг сурагчийг яагаад заавал биеийн хэмжилт хийдэг өдөр өнгөрсөн бол та нар сонсоогүй юу хөөхөн сурагч чинь жирэмсэн байсан болохоор яг хэмжилт хийдэг өдөр өнгөрсөн штэ гэдэл ёстой л харж байсан мэт л цурж гарна. Манай Мина өөрийн шүүгээ онгойлгоход дотор нь өнгөрдөг сурагч харагдахад хий юм харсандаа сандран гадаа гарч өнөө дэвтрийг нь хогийн сав руу шидчгээд л ангируугаагүйгээд орно. Энэ үед холоос бас л нэгэн зүйл ажиглаад л байна. Мина дөнгөж ангитаа ортол дөнгөж сая хайсан дэвтэр нь ширээн дээр нь байх ба Ийхүү Мина сургуулийн эмнэлгийн өрөөнд сэрэн 0-ийн өрөө орох гэтэл бас л өнөө өнгөрдөг хөөхөн сурагч нүдэнд нь харагдаад байх ба явсан зүгтэн дагаа явбал дууны хичээлийн ангид орж ирнэ. Гайхан төгөлдөр уурыг нь дараа явтал нэг товчин ажиллахгүй байсанд доод хэсгийг нь харуул өнгөрдөг сурагчийн Шиюны дөрсөн өдөрт зориулсан маш их зүйлс байхан тэр. Энэ үеэр өнөө сахилгагүй сурагч алдарт Го багш дээр очин өнгөрдөг сурагч та хоёрын голд юу ийсэн юм бэ? Хүүхдүүд түүний танаас жирэмсэн болсон энэ төр гэд яриад байна гэдэл их л гомдсон шинжтэй харагдана. Та дөнгөж надаас салсан байж та хоёр нүртэй новшимаа энтер гэж хэлээд л багштай дарваатлаа алгадуулна. Энэ Го багш харин ста жинхэнэ гаж дунтай нөхөр байсан байж та. Дахин кадр солигдож цаг хугацаа өнгөрсөн үеийг харуулснаар хэдүүлээ яг юу болсон тухай олж мэднэ. Сурагч Шиюн болон өнгөрдөг хөөхөн сурагч хоёр энгийн нэг дотн найзууд байгаагүй ба нөхөрлөл нь хайр болсон хосууд байсан байдаг. Үүнээс нь болж хүүхдүүд ч гадуурхаж дээрлэгдэг байж. Нэгэн өдөр хичээлийн голоор хөөхөн сурагч их л зориг гарган хүүхдүүдийн дунд шууд Шиюныг үнссэн ба Шиюн хүүхдүүдээс ичиж түлхсэн ч өнөөх нь үнссээр л байсан байдаг. Үүнд нь Шиюн мэдээж маш дургуутсан харагддаг. Нудалгүй Шиюны хичээлийн голоор хөөхөн сурагч сүүх гэд орж ирэхэд нь Шиюн огт тоолгүй шууд лансан ба хөөхөн сурагч гондон ангидаа орон сууж байхад Шиюн ирснээ миний дэвтрийг өг хэмээн өөрсдийн дундын өдрийн тэмдэглэлээ аван зарим хуудсуудыг нь шууд л уурсан байдаг. Хоёр сурагч дээвэр дээр гарan ярилцахад Шиюн би бусад сурагчдаас ичээд байна. Сургууль дээр энгийн бай гэхэд өнөөхөн чи надаас ичээд байгаа мó гэд бүр чичрээд байсан тул Шиюн хид хідэн хатуухан үг хэлээд ер нь салцгаая гээд л хаяад явсан байдаг. Сургууль дээрх ганц дотны найз бүр дурлалт хосн ийм шийдвэр гаргасан тул хөөхөн сурагч маань дээвэр дээрээс үсрэн амиа хорлсон байдаг. Нудалгүй сургуулийн хаалгач жонгоохоо байж хаасайгуу усаалтаж өнгөрдөг хөөхөн сурагчийн царай маш томоор сургуулийн дээрээс харна. Хүүхдүүд ч айн сандран өөмөлдөж эхлэхэд бэлгийн дарамт үзүүлдэг байсан Го багш өөрийг нь лесбигээ дээрлэгдэг байсан сурагчид гээд өөрт нь муухай ханддаг байсан бүх хүмүүсээс хөөхөн сурагчийн сүнс өшөөг аавна. 너도 많이 편해졌니?
сургалтын дуусаж ашгүй хаалга онгон амьд үлдсэн хүүхдүүд сургуулаас гарахад Шиюн хориглосон гэсэн хэсгээр дээвэр рүү гарснаар кино маань дуусна. Сурагч Шиюн мэдээж юу хийсэн нь ойлгомжтой. 2003 оны Whispering Corridors 3 буюу Wishing Stairs. Нэгэн охин шатаар дээш тоолон алхаж явсаар 29 дахь шатн дээр ирэн шатмын хүслийг минь биелүүлж өгөөч гэж бөдөрслөөр кино маань эхэлнэ. Охидын сургуулийн дотор байрны урд байрлах энэхүү шатанд нийт 28 шат байдаг ба хэрвээ 29 дахь шатн гарч ирвэл домгийн үнэгэн сүнс хүслийг нь биелүүлдэг гэх цууяараа хүүхдүүдийн дунд байдаг. Манай киноны гол дүрийн охин болох Сүүн өөрийн дотны найз Жинсантайгаа хамт сургуулийн балетын сургалтанд явдаг. Нэгэн өдөр дуртай дуушныхаа тоглолт руу сургалтаа таслан явж байгаагаас харуул манай Сүү бас нэлээд сахилгагүй нөхөр гэдэг нь харагдана. Өөр ангийн энэхүү бондгор сурагч болох Хэжин хөөрхий хүн болгон л дээрлэхүүлж явдаг. Зүв зүгээр байж байхад нь л нэг танхаа нөхөр энэ төр тамхи барьчихсан орж ирээд бас л жаалд оромжилж байгаа л гараад явна. Энэ бондгор сурагчаа цаашдаа хэдүүлээр нь бондок л гээд өхөрдөө дуудаа авчи. Бондок биеийн тамиртаа орох гэтэл хувцс нь урагчсан байсан тул манай Сүү минийхийг өмсөөлгөн. Маргааш нь болоход найз Жинсаныг нь бүжгийн багш нь дарваатлан загинж явах нь тэр. Манай Сүүч найзаа өмөрөд миний санаа байсан юм аа гэхэд багш нь загнахаа шууд болоод хамаагүй зөөлрөөд л ирнэ. Энэ манай Сүүд багш нь нэлээд сайн л юм шиг байгаа. Энэ үед найз Жинсан нэлээд хорсолтой царай гарган шүдээ 100 уйлж харагдана. Оройнч болоход манай Сүү мэдээж сахилгагүй зангаараа найз Жинсаныхаа дотор барьны цонхоор орж ирэн охтууд хоорондоо 20 нас хүрээд хамтдаа амьдарцгаан шүү за энэ төр гэл хөөрхөн юм яриа тоглож агаад унтцгаана. Энэ үеэр өнөө бондок манай Сүүгийн хувцыг угаагаад хатаач харагдах ба өнөө хүүхдүүдийн яриад байдаг шидэж шатыг зурчихсан 29 дахь шатын олцсон мэтээр төсөөлөн өөрөө өөртөө ярин суун. Өглөөнч болоход найз Жинсан унтаж байсан тул манай Сүү гэрлүүгөө явахын өмнө хоёулаа 10 жилийн дараа Лондонгийн Опера хаус байж байвал гоё. Би Жизелд харин чи Альбрет тентэргээл ярьж байгаад найзынхаа чихэн дээр зөөлөхнөр би явлаа шүү сургууль дээр уулзъя гэж гараад явна. Гэтэл найз Жинсан унтаагүй байх ба араас нь яахлаарэ чи Жизел гэж би Жизел байх болно гэдэл их л заналтайгаар хэлхэн тэр. Хэдий найз ч гэсэн Жинсан бас нэлээ хортой нөхөр юм шиг байгаа. Сургууль дээр Сүү бүжгийн багштайгаа өрөөнд нь уулзаж байх ба багш нь Сөүлийн 26 дугаар балетын их тэмцээн болох гэж байгаа. Зарлал харсан биз дээ. Манай сургуулиас нэг л хүүхэд сонгогдно. Хэрвээ цаашлаад тэмцээнд нь бүр төрүүлбэл Орос руу балетын сургуульд явна. Чи чадандаа хичээгээрээ нэр ээж нь сайн уу? Энийг ээждээ өгөөрэй гэдэл чихэр өгч байгаа харагдана. Ээжтэй нэм дотн учраас л манай үнийг нэг тийм загнахгүй нэлээ ойрхон байсан юм шиг байгаа. Мэдээж энэ яриаг нь өрөөний гаднаас найз Жинсан сонсон зогсно. Сүүч гарч ирээд найзтайгаа юм ярихад найз нь мэдээж л дуурч ядаад л байна. Энэ найз Жинсан бас нэлээд байлаар дотор тамиртай нөхөр биш үү те. Жинсан цаашлаа явж байтал өнөө бондоктой таарах ба бондогч нь бүр асар турчсан байх ба өнөө шатан дээр очиод ёндороод 29 дахь шатыг олоод хүслээ шивнээд турсан л гэн. Гэхдээ одоо хэдий турсан ч гэсэн хэдүүлээ бондок орно л дуудаа авчи. Үүнийг нь сонссон Жинсан нэлээд гайхаж байгаа харагдана. Удалгүй бүжгийн хичээл болоход манай Сүү гутлаа мартчихсан байсан тул найз Жинсанаасаа гутлын зээлэн авдаг. Бүжиглэх ээлж нь ирэхэд манай Сүү ёстой л бүгдийг ангатл авдаг. Зүгээр нэг багштайгаа ойр дотнч биш. Чадвараараа ч гэсэн маргаангүй л юм байлаа. Багш нь ч гэсэн бүжгийг нь үзээд магтаад сүйд. Манай Сүү бүр сургуулийнхаа хүндэт самбар дээр байдаг гэдэл очих. Хичээлийн дараа Сүү найз дээр очтол өнөөх нь юу ч дугарлах уу яваад л өгнө. Тэгснэ Жинсан цааш яван өдөр бондоко сонссон зүйлээ туршиж азаа үзтэл явсаар байгаад нэрэл 29 дахь шатн дээр гарч ирээд зогсчихдаг. Тэгснэ шатмын миний хүслийг биелүүлж өгөөч. Сүү биш би тэмцээнд явмаар байна гэдэл аваа иччих. Найз гэчээд энэ нэрээ бас л жатганы гаран шүү. Маргааш нь ч болоход бондок хөөрхөн нөгөө зээлсэн биеийн тамирын хувцаа цэмбитл нугаагаад өвхөөд Сүүгийн ширээн дээр тоглоом нь титэмтэй хамт тавьчихсан байна. Энэ бондок ер нь манай Сүүд их л сайн их л нөхөрсөн гантна. Сургуулаас нэг л хүүхэд сонгох өнөө тэмцээний өмнөх өдөр Жинсан шүүгээгээ үзтэл манай Сүү найздаа шинэ гутал бэлгэлсэн байх ба өрөөний гаднаас нь нэгэн бүжгийн дуун орж ирээ санаандгүй харахад Жинсан ууж явсан зүйлээ их л ууртаагаар газар шидэн хаглан харагдана. Нөгөө дүүнч чимээгүй хаалхыг хагаад наашаага хэмээ нэг хүнд хэлнэ. Маргааш нь эхний шат буюу сургуулаас нэг л хүн шалгаруулах тэмцээн эхлэхэд Жинсан шууд л үгдүүгүй маа гэд манай Сүүгийн өөрт нь бэлгэлсэн гутлыг буцаагаад өгнө. Манай Сүү ч өнөөх шинэ гутлаа өмсөөд шалгаруулалтанд жимби бүжиглэж байтал гинтэл хөлнөөс нь цусгаараад эхлэх ба манай хүн юу ч болоогүй мэт инээ даалтан зигзээтэл бүжиглээд л дуусгана. Бүх үзэгчид болон багш нарт ч гэсэн маш их таалагдсан л харагдана. Хариугаарч сургуулаа сонгогдох хүн Сүү болсон байх ба мэдээж л Жинсан дэлбэрхийн агуур л алхан харагдана.
Манай сүүи ч юм бодлого найзтайгаа уулзахаар ирэхэд өнөөх нь бараг л чи зүгээр зайл чиний сүүдэр дор дарагдж явахаас уур хурж байна л гэн. Сүүи найзтай гомдсон ч гэсэн тэрвэрэн аваад надад байгаа ганц л зүйл нь чи шүү дээ гэхэд өнөөх нь санаатай ч юм уу санаандгүй ч юм уу манай сүүийг татаад шатны уруу унгаачихна. Энийг нь мэдээж бусад хүүхдүүд хараад бөөн шок. Манай сүүи бэрчсэн тул тэмцээний дараагийн шатанд мэдээж Жинсан оролцох ба хамгийн том шагнал болох Орсло балетын сургуульд явах эрхийн эзэн болсон байхан тэр. Жинсан гимшин эмнэлэг ороход манай сүүи тэрэгцэр дээр сууж ээж нь уйлж харагдана. Авсан гэмтлээсээ болоод дахиж балет бужиглах боломжгүй л болсон байдаг. Жинхэнэ худлааж атганы найз Жинсаных нь 29 дахь шатыг олон хүссэн хүсэл нь ингэж л биелж байгаа юм байна л да. Жинсан зориглон сүүгийн өрөөнд ортол сүү юу ч дуурахгүй байх ба хажууд нь хурдан идгээрэй гэсэн бичигтэй цэцэг тавьчихаад л гараад явна. Оройн Жинсаныг унтаж байхад сүү ирчихсэн байх ба хөлн зөв зүгээр л харагдана. Манай сүүи би зүгээрээ чамайг уучлсан. Тэмцээндээ төрүүлээд Орос явахаар болсон чинь баяр хүргэе. Энтергээд л юу ч болоогүй мэт өмнөшгөө тоглолцоож байгаад л нүглөө болоход Жинсан ганцаараа л сэрнэ. Энэ нь мэдээж л Жинсаны зүуд байсан байдаг. Жинсаныг сургууль дээр ирэхэд бүхэл сурагчид сонио хандаад байх ба нэг охин ирснээ сүүи өгчихсэн байна гэж хэлхэн тэр. Үүнийг нь сонссон Жинсан шууд ухаалдаад л. Манай сүүи карьер бүх юм нь ингээд дууссан тул эмнэлэг дээр цонхоор өсрөн амиа орлсон байдаг. Киноны маань яг үндсэн үйл явдал эхлэх гэж байгаа тул эхлэхээс өмнө над хөөрхөн хуруунуудаараа саба гяс дараараа бамбарнууд минь. Дарцнууд нь мэдээж зүгээр лайкад арахад л хангалттай. Буцаа кинонд орцгоё. Манай сүүгийн зураг хүндэт самбраас буух ба хөөрхий бондоо клих гунигтай харагдана. Оройн болоход өнөө бондок дахин нөгөө шатан дээр очин тоолн дээш алхахад дахиад Леонд орж 29 дахь шатан дээр гарч ирнэ. Шатман хүслийг минь биелүүлж өгөөч. Сүүийг буцаагаад аваад ирээч гээд л аваа ичих. Маргааш нь болж анги дотор багш Жинсаныг Оросын балетын сургуульд явахаар уснаг албан ёсоор зарлаж бүгд баяр хүргээрэй гэхэд мэдээж хинч тоож баяр хүргэдэггүй. Болж моог гэж. Хичээл тарж манай бондок шөхөргөө тул бороо зогсохыг хүлээж байтал Оройн бондок шавраар баримл хийж байхад нь үртэл элдв зүйл мэдрэгдэж байснаа сүүи гинтэл гарч ирээд чамд хар усч сайхан зохиндоо хэмээн хэлхэн тэр. Нийхүү бондок өрөвдөлтэйгээр өнгөрсөн манай сүүигийн сүнсийг эргэн авчирж өөрийн биеийг хэрэглүүлж эхэлдэг. Жинсан өнөө балетын дүүтэйгээ бэлтгэл хийж дуусаад шүршүрт ороход ус биш цус урсдаг ба айн сандран гарахад шилний тусгалд манай сүүи зааландаа бүжиглэн харагддаг. Бондокч толиндоо харан нэрээ надад хар ус зохино гэж юу хэмээн өөрөө өөртөө яран үсээ хараар бодсон. Өнөө тамхи татдаг манай бондокыг байнга дээрлэхдэг сурагч хүний хэлбэртэй баримл хийж суухад бондок шинхэн хар устайгаа орж ирснэ. 이건 네 의자가 아니다. Мэдээж манай сүүи бондокийн биеийг ашиглан өөртөө болон бондокт лай болдог байсан хүмүүст кармаг нь эдлүүлэн дагзаар нь савж эхэлсэн байдаг. Бондокч коридорт өөрийн дотор байгаа сүүитэй заавал ингэх хэрэгтэй юм уу гэж ярилцсан уйлж харагдана. Жинсаныг бэлтгэлийн зааланд ирэхэд балетийнх нь бүх дүүнер гинтийн бэлэг барин баяр өргөн лаа үлээлгэх ба инээд алдаад лааг нь үлдээтэл мэдээж нүүрэнд нь тас. Ёстой нэг захтансан газар майжих шиг боллоо шүү те. Хэмээн зүүдлэн сэрээд гадаа сууж байхад 7 цагт баримлын өрөөнд ирээрээ сүүи гэх мессеж ирнэ. Яваад очтол мэдээж бондок байх ба яг л найз сүүи шиг нь яриад л би сүүи байна сансан шүү энэ гэж ширээ засчихсан. Вино тавьчихсан түр байж байгаараа би онгойлгогч аваад ирээгээд цаашаа явна. Энэ хооронд нь Жинсанд нэг л юу байсан тул явах гэтэл бондок бүр цөхөрчгсөн царайтай. Жинсана надад туслаарай сүүи миний дотроос гарахгүй байна л гэнэ. Хөөхий бондок хэдий манай сүүид маш сайн ч гэсэн ингэж аллах антер хийгээд ахлаар нь бас дургуулах шиг байгаа. Нахин нэлээд хөөцөлдөж байгаа Жинсан зогтож амжих ба бондок сүүид хандан намайг орхиж явахгүй бол өөр арга үлдсэнгүй хэмээн өөрийгөө шатааж амиа оролдог.
Кадр солигдож үйл явдал өнгөрсөн лөө буюу нөгөө тэмцээний өмнөх үе рүү буцахад манай сүү жинсан шинэ гутал бэлгэлэхэд шил хаглан дотор нь хийсэн байдаг. Нөгөө балетын дүүн харцгаад наашаага хэмээн хэлсэн хүн нь манай сүү өөрөө байсан байдаг. Тэмцээний өдөр жинсан өгсөн гутлыг нь буцаагаад өгөхөд манай сүү их өөрхий бүх зүйлийг мэдэж байсан ч гэсэн буцааж өгсөн гутлыг нь аваад тэр гутлаа өмсөөд бүжгэлсэн байдаг. Тийм л учраас сүү бүжгэлж байхад нөгөө хөлнөөс нь цусгараад байсан байлээ шүү. Энэ бас найздаа дургу болоод үзэн ядлаа гэхэд бас арай л муухай жатганы юм хийж байгаа юм шүү те. Оройнжуулж жинсан өрөөндөө ганцаараа байж байхад Нийнхүү хөөцөлдөн явсаар яг нөгөө шатны дээр ирэн манай сүүгийн сүнс найздаа хандан надад байгаа ганцхан зүйл болчих. Чи намайг үзэн яддаг байсан ч хамаагүй өөрт хамт байцгаа хэмээн хэлэн жинсаныг нугслан алдаг. Хэсэг хугацааны дараа шинээр ирсэн нэгэн сурагч жинсаны байс өрөөнд орох ба сүү жинсан хоёрын ахуулж байсан зураг дээрх сүү хорсолтойгоор инээснээр кино маань дуусна. Сүүгийн сүнс сургуулийг тийм ч амар орхиж авахгүй бол та. 2005 оны Whispering Corridors 4 буюу Voice. Сурагч Самын найз Юёныгаа гэртээ хамт харилдаа гэхэд Юён дахиад жаахан дуулалтын бэлтгэлээ хийнэ л гэн. Зөндөө гуугаад шантарсан найз Самын нь заа гэд гэртээ харахаар явахдаа хэн нэгэн явж буг харна. Энэ үеэр Юён охин бэлтгэлээ хийж байхад маргааш нь Юё охин юу ч болоогүй мэт сургууль дээрээс ирэх ба багштайгаа мэдлэхэд өнөөх нь огт тоохгүй л яваад байгаа. Гайхан зогсдол дээрээс нь унах усны тусаал өөрийг нь нэвтлэн тосож байхан тэр. Ерөнхийдөө бол манай киноны гол дүр болох Юё охин энхүү сүнс болсон байдаг. Нэгдэх өдөр ангидаа орон ангийнхантайгаа ярих гэж оролдоход хэн ч харахгүй мөн сонсохгүй байх ба нэг битүүч олохтой сурагчл ганцаараа сонссон мэт нэлээд эвгүй харан суун. Энэ охин нь хооштой олон гарах тул цаашаагаа хэдүүлээ битүүч хоолох охин гэж яриа авчихъя. Сүнс болсон манай гол дүрийн охин Юён найз Саминыга цонхоор хараад сургуулиас гарах гэхэд буцаад коридорт очсон байна. Дахин оролцсон ч сургуулиас огт гарч чаддаггүй. Бүх зүйл гайхан орилоход сургуулийн гадаа явж буй найз Самин нь Юёны орилохыг сонсох шиг л болно. Юёны утас дуурахад яагаад ч юм дууны багш нь утсыг нь барин зогсож байхан тэр. Сургуулийн коридорт дууны багштайгаа таарахад өнөөх нь мэдээж л харахгүй яваад л байгаа. Найз Самин нь хичээл эрхлэгчдэр очин Юёныг байхгүйгаа хэлтэл өөдөөс нь Юёны аав нь ярьсан өнөөдөр ээжийнх нь өнгөрсөн өдөр түл хичээлдээ ирэхгүй гэсэн зүгээрээ л. Үүнийг нь харан зогссон Юё охин найз Саминыга нэрээр нь дуудтал өнөөх нь нэрээ сонсож байгаа мэт гайхан хардаг. Самин нь сургуулийнхаа завсралгаанаар явдаг FM-ийг хөтэлдэг ба яг эхлэж байхад хажууд нь байсан Юён Самина би байна Юён байна чи сонсож байна уу гэдэл ярихад найз нь үнийг маш тодор сонсох ба бааргал цус харуунгаа алтна. Энэ үеэр дууны багш нь ороолтой аван толон дарахад хоолон дээр нь маш том хагалгааны гэмээр сорив байхан тэр. Найз Самин нь сургуулийн эмнэлэгт твтэж байхад сүнс олсон манай Юён би байна гэж зөндөө хэлснээр ашгүй нэг найз нь итгэж ногт харагдахгүй байгаа найзтайгаа ярилцаж эхэлдэг. Сургуулийн сантехникийн өрөөнд орон ярилцахад Юё охин өчигдөр би лифтний урд өнгөрснөө санаж байна. Гэхдээ хин гэдгийг нь огт харж чадаагүй. Гэхэд найз Самин нь нэрээ би чамаас салаад гарахдаа нэг хүн харсан дууны багш шиг харагдсан шүү. Гэхэд үүнд нь гайхсан
Юян "Үгүй баха, дууны багш надад маш сайн штэ. Тэр надад муу зүйл хийхгүй л." Бүр цаашлан охтууд "Манай дууны багш жууг нь өстой кул шүү. Даанч хүүхдүүд багшийг эмэгтэй хүн сонирхдаг гэд байдаг. Нууг нь маш сайн карьертэй дуучин байж байгаад хоолойны хагалгаанд ороод карьер нь дууссан гэж сонссон. Өстой харамсалтай юм аа гэд л ярьж гарна. Самын ч мөн найзыг нь хэн алсныг мэдхийг хичээн хичээлийн дараа дууны багш дээр очин "Багшаа та Юяныг хайчсныг мэдхүү" гэхэд багш нь нэлээд сандран "Би яаж мэдэх юм" гэд л яваад байгаа. Мөн сургуулийн студийн өрөөнд дотор нөгөө битүү чоолк охин байх ба Самын тандан "Би бас сонссон. Юяны хоолой энэ аваас л гарсан" хэмээн хэлдэг. Энэ үеэр Юян коридорт байхад өмнө болж байсан зүйлс харагдаж эхэлнэ. Юян эмнэлэг дээр байхдаа өвчтэй ээжтэй "Би удахгүй жолооны өнөмтгтэй болоод таныг чунчоонлуу дагуулж явнаа" хэмээн хэлж байсан болон дууны багштайгаа их л дотн байсан нь харагдана. Хичээл дуусах үеэр найз Самын нь дэвтэр дээрээ "Би өнөөдөр ээжээ танаад хооно" гэж хэлчихсэн шүү хэмээн бичин Юянд үзүүлдэг. Юянд сургуулиас гарч чадахгүй байгаа тул ганцаараа шөнийн нөгөө сангийн өрөөнд сууж байтал дууны багш нь нүдэнд нь харагдана. Яг энтэй зэрэгцээд найз Самын нь ашгүй хашаад аваад ороод ирдэг. Мань хоёр ч дууны багшигаа сэжиглэж байгаа тул дууны өрөө рүү ортол Юяны утас газар хэвтэж байх ба цаад өрөөг нь үзтэл багш нь хоолоогоо боомлон өнгөрсөн байхан тэр. Цагтаа сэргийлэгч бол Самын охин гэртээ харж Юян ганцаар үлдэнэ. Хоёр дахь өдөр маргааш нь болоход хүүхдүүд дууны багшийг Юянтай хайр сэтгэлийн холбоотой байсан тул одоо нэг нь хичээлдээ ирэхэ болж нөгөө 8 орсон гэдэл цуурч гардаг. Үүнд нь найз Самын нь мэдээж маш их уурлан дээвэр дээр гарна тамхи татхад нөгөө битүү чоолк охин ч гэсэн тамхи татан зогсож байдаг. Тэгснэ битүү чоолк охин Юян өнгөрцөн биз дээ. "Би хоолойг нь сонссон. Би хар багасаа л хүүхдийн дууг сонсдог байсан" л хэмээн хэлдэг. Самын ч үүнд нь гайхан чоолк охинтой дахин ярилцахаар номын санд байхад нь яван очдог. Гэтэл чоолк охин Самын тандан "Чи ер нь яаж Юяныг сонсоод байгаагаа мэдж байгаа юу? Юянд хоёр шиг маш нарийн нандин холбоотой хүмүүс л Үхсэн аймад хоёр нэгнийгээ сонсож чаддаг. Харин чи Юяныг хизээ нэгэн цагт мартах үед Юяны сүнс чамд сонсогдохоо болж мөн харагдгаач болно" хэмээн эвгүй зүйлс хэлдэг. Манай Юян ч мэдээж үүнийг хажууд нь зогсон сонсож байхан тэр. Юян нөгөө коридорт байхад бас л өнгөрсөн босон зүйлсийг харж эхэлнэ. Дууны хичээлийн үеэр багш нь хөгжим тоглон өөрөө дуулж байхад багш нь болон бүхэл хүүхдүүд Юяны дуулах чадварыг бишрэн сууна. Гэтэл гинтэл цаанаас нь яг өөртөө нэжлэх нэгэн сүнс охин өөрийг нь харан зогсож байхан тэр. Ингэснээр манай хоёр Юяноос өөр нэгэн сүнс ч мөн энэ бүх хугацаанд сургууль дотор байсныг олж мэднэ. Тэгснэ Юян манай өнгөрсөн ээж яг л над чиг сүнс болсон байхдаа гэрт байдаг зураг дээр ээж их л сайхан инээсэн байдаг. Чи мэдэн штэ те гэхэд найз Самын нь "Юу вэ? Чи намайг огт гэртээ аваачиж байгаагүй штэ" хэмээн хэлэхэд Юянч бүр ой санамж алдсан хүн шиг л гайхан зогсно. Манай энэ Юяны ой санамж нь өнгөрснөөс нь хойш бас нэг л биш байх шиг байна. Охтууд ийхүү ярилцсан суухад сүнс болсон Юян нэгэн чимээ сонсон тэр зүгт явбал лифт онгон гинтэл нэг эвгүй зүйл өдөөс нэрснээ манай хоёр хоёулаа ухаан алдан байна. Юянч найзаасаа дэмий зүйлс рүү дагуулж явсандаа уучлалтгүй харагдана. 3 дахь өдөр Самын гадаа сууж байхад битүү чоолк охин ирснэ. "Танаа найз Юян ер нь өгсөн юм бол би энэ ер нь хаана байгаа юм бэ?" гэхэд Самын "Мэдгүй, өөрөө бол лифтний урд л өнгөрсөн" гэсэн. "Гэхдээ одоогоор хэн ч юу ч хараагүй байна" хэмээн хэлнэ. Гэтэл битүү чоолк охин нэгэн эвгүй зүйл хэлхэн тэр. Тэр нь хэдийнэ өнгөрсөн хүний хэлсэн үг болгонд нь итгэх хэрэггүй шүү. Сүнснүүд зөвхөн өөрийнхөө хүссэн зүйлээ санаж байдаг хэмээн хэлсэн байдаг. Энэ хоёрыг ийхүү ярилцсан байхыг сургууль дотроос манай Юян мэдээж харж зогсдог. Юяныг ийхүү коридортой зогсож байхад сургуулийнх нь хоёр багш хажуугаар нь өнгөрөхдөө дууны багш анхны сургууль дээр амиа оруулсан тохиолдол биш ээ. Өмнө Хёжун гэдэг нэг сурагч бас амиа оруулж байсан. Ингээд л ярин явдаг. Манай Юян сануучрхан хамт лифтэнд суутал дээд давхрынхан лифтний хаалга онгойж нэгэн сурагч санаандгүй төрж явж байсан зүйлээ унахснаар Юяны өгсөн бие нь олддог. Яг үнэндээ Юяны өгсөн бие лифтний урд биш лифтний дээр байсан байдаг. Бүхэл сурагч Юяныг өгсөн байна хэмээн орилтоход найз Самын сандран очиход нэрэл хамгийн сайн найзынх нь өнгөрөөд хөрсөн бие нь байж байдаг. Хүүхдүүд ч нөгөө цуу яриагаа дахин ярих үед Самын тэсэлгүй очоод гар зурулдаг. Дээвэр дээр Самын болон битүү чоолк сурагч хоёр тамхилан суухад Самын нэрэл чиний хэлсэн үний юм шиг байна. Юян намайг гэртээ огт аваачаагүй байсан мөртлөө тэрийгээ санахгүй байсан. Бас лифтний урд өнгөрсөн гэсэн ч лифтний дээр байсан. Юян юмнуудаа буруу санаад байгаа. Эсвэл надад худлаа хэлээд л байгаа юм шиг байна. Ер нь гэрлүү нь очиж үзье л гэн. Самын битүү чоолк хоёр охин Юяныг гэрлүү очиж үзтэл ээжтэйгээ авахсан зурагнуудын ээжийнхаа нүүрний эсхийг
нүгүү ухчихсан байдаг. Энэ үеэр Юён сургууль дээр дууны ангид бас л өнгөрсөн босон зүйлийг харахад тэр нь өөрөө байхан тэр. Өөрийг нь дуулж байхад нөгөө өмнө сургууль дээрээ бас амиа орлсон гэж байсан Хёжун нь Юёныг дуулж байхад ирээд чи ингэж дуулдаггүй штэ. Бити яг багш шиг дуулаад байл да. Багш хагалгаанаас хойш их эмзэг байгаа. Надад байгаа ганц зүйл нь багш шүү дээ гэхэд Юён их л хүүтэй арцтайгаар чиний яах их ч надад хамаагүй л гэдэг. Энэ амиа орлдог сурагч нь амьд байхдаа дууны багштайгаа хайр сэтгэлийн холбоотой байсан юм байлаа. Саммын битүү Чолк хоёр охин Юёны гэрээс гарах үед Чолк охин чи ер нь хизэнээс Юёнтай найз байсан бэ хэмээн асуухад Саммын эмнэлэг дээр Юёны ээж дээврээс усран амиа алдах үед би тэнд нь байж байгаад харчихсан. Тэгээ тэрнээс хойш танилцаад найзууд болсон доо хэмээн хэлхэн тэр. Оройн Саммын Юён найзтайгаа авахсан зураг харан усан нүдлэн суун. 4 дахь өдөр хичээлийн дундах завсарлагаанаар сургуулийн эфемээр Саммын найз нь Юёнод дурсан хідэн зүйл ярьж байгаад өөрийнх нь дуулж буй дууг нь тавьдаг. Мэдээж л сургууль даяараа их л ямарч байгаа харагдана. Саммын охин найздаа нэг л итгэхэ байсан тул Юёныг сонсохгүй байгаа мэт анж эхэлсэн байдаг ба манай Юён найзаасаа би ядаж өөрийгөө яаж ухснаа мэдчмээр өстэй. Өмнө нь амиа оруулсан Хёжун надтай холбоотой юм шиг байна. Үзээд өгөөч л гэд гуугаад байдаг. Саммын ч багшаасаа тэр сурагчийн өмнөх бичлэгийг нь аван үзтэл Юёнтой бүр яг ижилхэн хоолойтой байх ба тэр сурагч нь яагаад амиа оруулсан тухай хэдүүлээ олж мэднэ. Багш нь хагалгаанд орон дуулж чадхаа байсан тул хичээлийн үеэр тэр амиа оруулсан Хёжун охин дуулдаг байж. Ингэснээр өдөр өнгөрөх тусам багштай дурлан үүнийг нь ч бусад сурагчид мэдэн бүүлэдэж эхэлсэн тул сургууль дээрээ амиа оруулсан байдаг. Охтоо дахин нөгөө сантехникийн өрөөндөө уулзан ярилцахад найз Саммын нь шууд л хэлээд хайдаг. Чиний ой санамж нэг л буруу байх шиг байна. Эсвэл чи надад худлаа яриад байна. Би ерөн залхаж байна. Чамаа хэн алсныг мэдлээ гэж буцаад амилахгүй штэ гэж хэлээд л гараад явчихна. Самминыг буцан анги руугаа явж байхад битүү Чолк охин тааралдах ба гинтэл сургуулийн тоог тасарч өмнө амиа оруулсан сурагч Хёжуны сүнс гарч ирээд охтуудыг алахаар өөрийн амиа оруулсан лифт рүү шахаж эхэлдэг. Яг энэ үедээ зэрэгцэн манай Юёны сүнс ирэн нөгөө сүнс буюу Хёжуны сүнс рүү гуй одоо бойл чиний хүсэж байгаа зүйл чинь зөвхөн би шүү дээ хэмээн хэлэхэд сургуулийн дотоод холбоогоор бүх сурагчдад сонсогдсон сурагчид өмөлдөж эхэлдэг. Ашгүй найзаагаа аварч чадсан Юён ч нөгөө охины араас хөөн очтол тэр нь яг үнэндээ өөрөө байж таардаг. Юён охины өөрийнх нь нөгөө тал буюу яг жинхэнэ төрхөн инхүү гарч ирснээр үхснээсээ болоод өөрийгөө их л гэмгүй мэт бодож явсан манай Юёнд өөрийнх нь жинхэнэ төрхийг хэлдэг. Инхүү каноны турш ойлгомжгүй байсан бүх зүйлсийг хэдүүлээ ойлгож авна. Яг үнэндээ ээж нь маш удаан өвчтөй байсан тул гэрийн санхүүгийн байдал мөн байнга эмнэлэгт ээжигээ сахих зэрэгээс залхсан Юён ээжтэй та одоо явах болсон юм биш үү хэмээн хэлэн амийг нь хорлуулсан. Дууны багштайгаа хайр сэтгэлийн холбоотой байсан Хёжуны амиа оруулснаас хойш багштайгаа их л дотн байсан тул амиа оруулсан Хёжун охины сүнс манай үнийг алсан. Амиа оруулсан сурагч Хёжун нь багштайгаа хайр сэтгэлийн холбоотой байсан учраас өгсөн ч сүнс нь байгаад багштайгаа холбогдоод байсан тул тэрхүү сурагчаас өшөөг авахын тулд манай Юён өөрөө өнгөрснөөхөө дараа багшигаа алсан. Ингэснээр өөрийг нь алсан Хёжуны сүнс ч бүр мөсөн алга болсон байдаг. Сүүлийн өдөр найз Саммын нь битүү Чолк сурагчтай дээвэр дээр тамхи татаж байх ба бүх зүйлсийг хэдийнэ ойлгож мэдсэн манай Юён одоо л бүгдийг тайван орхиод явах гэж байна уу гэлтэй хоол идэж буй сурагчдыг их л зөөлхнөөр харан зогсно. Юёны сандал ширээг ангаас нь аваад гарахад чихвшнийх нь хөгжим унан нүүнийг нь найз Саммын нь авч сонссноор хуучин уюудад орсон найз Юёноо шууд л хайж эхэлдэг. Яг энэ үеэр Юён нөгөө өрөөндөө байж байхад бас л өөрийнх нь үнэн төрхөн дахин гарч ирснээр хамгийн сүүлийн бөгөөд хамгийн хатуу үнэнг нь хэлдэг. Тэр нь манай Юёны дахин амьдрах хүсэл байдаг. Бүх үнэнгээ сонсон эвлэрсэн манай Юён битүү Чолк сурагчийг Самминыг хайгаад орж ирэхэд нь маш хэрцгийгээр алдаг. 1 сарын дараа Саммин ээжийн хамт сургууль дээр ирэх ба ээж нь багшид хандан одоо манай Саммин дайжгүй байхаа сэтгэл санаа нь хэцүү байсан учраас эмнэлэгт хэвтүүлсэн. Эмчилгээ маш сайн илгэсэн. Саммин ч өөрийн шүүгээгээ онгойлгон толинд нь наваа удлаа шүү, хайртай шүү Саммина хэмээн хэлдэг. Саммын охин ээжтэйгээ сургуулиас гарахдаа яг л өмнө Юён охин ээжтэй хэлж байсан шиг ээжээ би удахгүй жолооны үнэмлэхтэй болоод таныг аваад чунчоо явнаа гэж хэлж байгаагаас нь харуул манай Юён хэдийнэ найз Самминыхаа биеийг эзлэн ахин амьдарч эхэлснийг илтгэж буй текстээр кино маань дуустдаг. 2009 оны Whispering Corridors 5 буюу A Blood Pledge дотор байртай католик сүмийн сургууль суралцдаг охид би Южин, би Үньон, би Сүүи
энэ амлалтыг өгч байна. Бидний шалтгаан өөр ч гэсэн бид өнөөдөр үхэх болно. Хэдий үхэхгүй амьд үлдсэн ч бай бид энэхүү амлалтандаа хизээд үнэнч байна хэмээн хилэн бүгд хурууга зусан цусаараа амлалт бичсэн цаасан дээр тангараг өгч байх үед сумынх нь хаадгыг нэгэн хүн пижгэнтэл балбана. Нэгэн охин эгчтэйгээ уулзах гэ дотор байрных нь гадаа ирэхэд эгч нь дээврээс унан ухснээр кино маань эхэлнэ. Саяны унаж өгсөн охиныг өнжүү гэх ба мэдээж охтоос багш нар нь байцаалт авч эхэлнэ. Тэр тусмаа энэ манай гол дүрийн охин болох Сүүгээс чи сая өнгөрдөг өнжүүтэй бүр багын найзууд үстэй. Яагаад өгсөн тухайн мэдэхгүй юу гэж асууж гарна. Мэдээж охтууд бид нар сургуулиас гарчихсан байсан мэдэхгүй л гэнэ. Уг мэдээг сонссон манай Сүүич мэдээж маш хүнд байдалтай харагдах ба өнгөрсөн найз нь хальт ард нь харагдах нь тэр. Манай Сүүийг ангидаа ороход бусад сурагчид чи өнжөөтэй дотн байсан мэт яагаад өгсөн юм? Уг нь бүр сурлагаараа сургуулийн номер 1 штэ гэдэл байцааж гарна. Энэ үед нөгөө хамт цусан тангараг өргөд байсан танхаа найз Южин авран гардаг. Энэ охиныг нь хэдүүлээ цаашдаа ярин танхаа гэдэл дуудаа авчихъя. Нүдийн цайны үеэр ч мөн бусад охтууд манай Сүүийг чи мэдэх ёстой гэдэл дээлхэж эхэлдэг. Энэ үеэр бас л хамт нөгөө цусан тангараг өргсөн нөгөө охин болох Үнёнч мөн хамгаалдаг. Энэ охиныг нь цаашдаа хэдүүлээ чоолхтой охин гэдэл дуудаа авчихъя. Манай Сүүи хямарч байхад нь танхаа найз нь ирж аргадах ба Сүүи бид нар ч гэсэн хамт өөх хөстэй байсан штэ гэдэл нэгэн сонин зүйл хэлхэн тэр. Өнгөрсөн охин Өнжүүгийн ажил явдал болж байхад нөгөө дотор байрных нь гадаа ирдэг дүүн манай Сүүигээс ихчээ та мэднэ үстэй яг юу болсон юм бэ гэдэл асууж байхад манай Сүүи би юу ч мэдэхгүй уучлаарай гэдэл бааргал зүхтаад тэндээс гардаг. Манай Сүүи ч найз Өнжүү болон дүүтэн жаргалтай байсан мөчүүдээ дурсан явна. Кадр солигдож өнгөрсөнд болсон үйл явдлыг харуулахад найз Өнжүү нь хоёулаа өөр ангид орно гэхлээр хэцүү л байна. Гэхдээ манай Сүүи найздаа өөрийн чихвчний хөгжмөө өгөн энэ бол миний нөхөрлийн баталгаа. Харин алга болго бол намайг алдна гэсэн үг шүү зөөлөг минь гэдэл найзтайгаа тоглон сургуулийнхаа дээр сууж харагддаг. Бусад сурагчид манай эдэг алуурчин энтер гээд энэ тэнд бичээд манай хэд сандран арилгаж эхэлдэг. Оройн болоход сургуулийнхаа сүмд манай гурав ярилцсан байх ба манай Сүүи би ер нь багш нарт юу болсон тухай хэллээ гэхэд танхаа болон Чолк хоёр манай өнөө битгий нэг хохирогчиг загнаад бай сургуулаа төгсөж чадахгүй болох гээ юу гэдэл тархийг нь угаах гэж оролддог. Оройн болоход өнөө Чолк сурагчийн аав нь би чиний төлөө өдөржин шүнжин хуруу хумсаа хуглан хичээж байхад чиний энэ сурлагын дүн энтер чи юу вэ? Чи ер нь коллежид орж чадахгүй юм байна л да гэдэл зодож гардаг. Чолк сурагчийн аав нь ер нь байнга л ингэж хүчирхийлдэг юм шиг байна. Маргааш нь болоход танхаа сурагч сургуулийнхаа бахархлын түлхүүрийг өөртөө үлдээхийг гуйхад менежер нь чиний сурлагч нь бүр 10 дугаар ойрлууд ошлчихсон. Наадах чинь 1-р ойронд байгаа хүүхд авах ёстой гэдэл тас загнаж гардаг. Танхаа сурагч ёстой л нэг шүд зун тисэж байгаад түлхүүрийг нь буцааж өгдөг. Нэгдсэн сурлагын дун гарахад мэдээж хөөрхийн өнөө өнгөрдөг Өнжүү 1-р ойронд орсон байдаг. Өдрийн хоолны цаг болоход өнгөрдөг охин Өнжүүг жирэмсэн болоод найз залуудаа хаягдсан болохоор амиа орлсон юм байлээ. Ингээд л хүүхдүүд цуурч байхад манай Сүүи нөгөө хоёртаа та хоёр албаар юм цуу яриа гаргасан уу гэдэл маш их уурлах нь тэр. Мэдээж нөгөө хоёр нь ч тэр үгүй л гэ тас гүрээдэг. Өнгөрдөг охин Өнжүүгийн дүүнч тэр энэ цуу яриаг сонсчихсан их л ууртай ярин манай Сүүид та энэ яриа гаргасан уу? Та ихчтэй тэр үед хамт байсан биз дээ. Тантай уулзна гэж явсан штэ гэд их л уурлж байгаад явдаг. Их л сэтгэлээр унсан Өнжүүгийн дүү дээвэр рүү гарахад манай Сүүид сандран араас нь гарах гэхэд хаалга нь төгжтэй байдаг. Энэ үед Өнжүүгийн дүү ихчинхээ буюу өмнө нь Сүүигийн өгсөн чихвчний хөгжмийг олсон байдаг. Кадр солигдож өнгөрсөнд болсон зүйлсийг харуулж эхлэхэд Сүүи нөгөө хоёртойгоо шоудгаар гарахад найз Өнжүү нь өөдөнд нь хүлээж байх ба манай Сүүи юу ч хэлэлгүй огт тоохгүй л яваад өгдөг. Нөгөө хоёр нь ч тэр энэ охин яагаад дандаа чамайг дагаад байдیں гэдэл их л зэвүү өгнүүд хэлээстэй. Ер нь бол манай Сүүи анханасаа энэ хоёртой найз байгаагүй ба сүүлд л энэ хоёр их л тал засч байгаад манай Сүүитэй найзалсан юм байлаа. Шоудож байхдаа өнөө танхаа найзтай их л дотн байсан залуу манай Сүүи рүү хандарч эхэлснээр энэ хоёр уулзалтаж эхэлсэн байдаг. Найз Өнжүү рүүгээ уучлаарай би ойртой их завгүй байгаа чи оройтолгүй гэртээ хараарай гэдэл мессеж бичсэн байдаг. Холбоотой байсан залуутай нь манай Сүүи уулзаад эхэлсэн тул танхаа найз нь нэлээд дургуутсан байдалтай л харагдана. Нийнхүү уулзалтаж явсаар нэг л мэдхэд манай Сүүи жирэмсэн болсон байх ба өнөө залуугийнх нь ээж нь битүү дарамтлаастай. Өнөө залуу нь ээжээ ирэх хүүхэд байсан ба манай Сүүид чи ер нь өөрөөсөө хамгаалахгүй яасан бэ? Жирэмсэн болсон чинь чиний л буруу штэ. Хүүхдээ ахуулах тал дээр ээжтэй яриад шийд би ээжэд хэлчихсэн байгаа гэдэл яваад өгдөг.
Хөөхий нөгөө өнгөрдөг найз Үнжүүнч чи ойр дээр нь юу игээд яваад байгаа наа хоёртойгоо. Бас наа залуу чинь чамд тань болохгүй штэ гэж уурлахад манай Сүүи найздаа жирэмсэн босноо хэлж чадалгүй чамтай огт баймааргүй байна. Битгий миний амьдралд ороод бай гэж найзаагаа гомдоогоод явсан байдаг. Үйл явдал одоо цаг үедээ ирэхэд сургуулийнх нь бас л нэг сурагч манай Сүүийг дээрлэх ба ер нь танхаа Чолк хоёр чинь чамтай яагаад найзлах болсон тухай чи мэдхүү. Чамтай ойрцсноор Үнжүүгийн сэтгэл санаа өмөрч сурлагын 1-р ойрнаас нь унгааж танхаа өөрөө 1-р ойронд орох зорилготой шүү гэж хэлхэн тэр. Сүүи ч нэлийн уурлан явах ба Сүүийг яран очиход хинч байдаггүй. Бусад сурагчид нэрээ Үнжүүг өнгөрөхөд Сүүи дээвэр дээр хамт байсан бол яах вэ гэж ярилцаж авахыг нь манай Сүүи олон сонсоод маш их уурлан дээшээгээ гарan цонх хагалахтаа гараа гимтэгээд ламждаг. Өнөө залуугийнх нь ээж хүүтэйгээ утсаар ярин миний хүү битгий санаа зов ээж нь зохицуулна. Одоо тэр охины чинь сургууль руу явж байна гэж ярин уцаа таслахад Хөөхий найз Үнжүүн хэдий өнгөрсөн ч гэсэн найз Сүүигээ хамгаалаад л ах шиг байна. Өнөө ховжив ярддаг охтууд сургуулийн 0-д байж байхад өнөө Чолк охин чинь бүр албаар Үнжүүг өнгөрөхөд Сүүи хамт байсан штэ гэж хор хийх ба яг энэ үед нь Үнжүүгийн сүнс харагдан ёстой л нэг цус харвах тухна. Яг энэ айсан чигээрээ ангидаа орон танхаа сурагчид би Үнжүүг харсан яг мөн байсан гэдэл ярьж байхад Үнжүүгийн сүнс дахин цонхон дээр нь харагдах ба гайхан харвал өнгөрсөн Үнжүүгийн дүүн л гадаа явж байхан тэр. Үнжүүгийн дүү орж ирээд манай Сүүид өнөө дээврээс олсон өөрийнх нь хөгжмийг өгөхөд өмдөндөө шээтлайсан Чолк охин шууд л очоод чи намайг айлгасан уу танаа их ч ер нь яагаад харагдаад байгаа нь тэр чи өгчихсэн биз дээ гэдэл дайрч гардаг. Үнжүүгийн дүүж бүр уурлан үсээ хайчлан эхлэх ба Сүүийг очоод болиулахад өнөө танхаа сурагч анги дүүрэн хүүхдүүдийн дунд чамаас болж энэ бүх зүйл болж байна. Чи ер нь дээвэр дээр Үнжүүд юу хийсэн тухайга хэлэхгүй мүү гэдэл бас л муухай хор хийхэн тэр. Чолк сурагч бүр баараг солиорох гээд байсан тул өнөө танхаа сурагч чинь биеийн тамирын заалны агуулгад хийгээд чи ер нь чимээгөө байхгүй бол бүгд балрах гээд байна гэдэл түгжээд яваад өгдөг. Хүүхдүүд бүгд компьютер дээр хичээлээ хийж байхад Чолк сурагч харагдаж эхлэх ба тэнд нь өнгөрдөг Үнжүүч мөн харагддаг. Танхаа сурагч гайхан очтол Чолк сурагч түгжээгээ талаа гарчихсан Үнжүүгийн сүнс намаа гаргаж өгсөн. Одоо бүгдийг хэдүүлээ хэлийдэх үү. Гуйж байна Үнжүү намайг бас чамайг ална штэ гэдэл гуйж байхдаа санаандгүй танхаа сурагчийг татаж унгаагаад ухаан алт болчихдог. Танхаа сурагч жухаан ороод сургуулийн дээвэр дээр гартал Чолк сурагч зогсчихсон. Удахгүй Үнжүүгийн сүнс биднийг бүгдийг нь ална. Би өдөр болгон аавда зодуулахаас залхаж байна. Ер нь ингэж амьдрахаас үхсэн илүү тайван юм байна гэж хэлээд л дээврээс унцчихдаг. Манай Сүүич доороос нь үүнийг нүдэрээ харан ёстой л нэг шоконд орхон тэр. Бусад хүүхдүүд ч мөн үүнийг олж мэдэж тэрүүгээр нэг үмэн дэгтэн. Бүр цагаандаа гарсан танхаа сурагч өнөө менежерийнхээ өрөөнд нууцаар ороод өнөө бахархлын түлхүүрийг хулгайлах гэж байхад өнгөрдөг Үнжүүгийн дуу гарч ирэн энэ ганц түлхүүрээс олж чи эгчт минь муу зүйл хийсэн үү гэдэл дайрахад танхаа сурагч юмар цохон унгаагаад түлхүүрийг нь аваад нөгөө нь Сүүи үхстэй байсан юм. Танаа тэнийг ихчил өөрөө үхсэн хэмээн хэлээд яваад өгдөг. Хоёр ч найз нь ойр орхон өнгөрөөд манай Сүүи бүр эм орчихсон сууж байхад танхаа сурагч орж ирээд сүм рүү явж хамтдаа залбиран нүглээ намжлыгээд манай Сүүийг дагуулад явдаг. Танхаа сурагч дөнгөж сүмд орсноо манай Сүүийг түгжээд одоо л өстой үнэн төрхөө ил гаргаж эхлэндэ. Чи болон танаа найз Үнжүүгээс олж миний сурлага дээшлэхгүй байсан. Бүр их сургуульд ороход ч хэцүү болсон. Дээр нь чи миний бүр хайртай залууг булаасан гэдэл ярьж гарна. Кадр солигдоход өнгөрсөнд юу болсон тухай хэдүүлээ олж мэднэ. Охтууд нөгөө сүмдээ байж байхад танхаа сурагч миний сурлага 1-р ойрноос унаж би бүр бахархлын түлхүүрээ авч үлдэж чадахгүй. Бүр цаашлаад коллеж руу ч орж чадахгүй байна. Ингэж байснаас үхсэн минь дээр гэхэд Чолк сурагч бас л аавда зодуулчихсан байх ба би ч гэсэн үхмээр байна. Аавда байнга зодуулснаас болж би бүр түрүү жил амиа орлох гэж оролдож байсан. Гэдэл ярилцаж байхад манай Сүүи дундуур нь орж ирэн би жирэмсэн. Би та хоёртай хамт амиа орлож болох уу хэмээн хэлсэн байдаг. Ингэснээр танхаа болон Чолк сурагч нар хамтдаа хонож байхдаа танхаа сурагч нэгэн балиар зүйл бодож олсон байдаг. Тэр нь Сүүитэй хамт сургуулийн дээврээс үсэн амиа хорлоё гэд тангараг өргөе. Мэдээж хоёулаа өөрсдөө үсрэлгүй Сүүийг үсэргээд амийг хорлуулах хэмээн ярилцсан тохирсон байдаг. Кадр солигдож буцаад одоо үедээ ирэхэд цагаандаа гарсан танхаа сурагч манай Сүүийг микрофоны утсаар боон одоо ингээд найз Үнжүү руугаа явдаа гэдэл яг алах гэж байхад 이제 언제 따라서 죽을 수 있어.
원주대신 널 죽여준. 난 잘못. Хамаг зүйлийн хорыг хутгадаг танхаа сурагч сүүгийн найз Үнжүүгийн сүнс болон нөөрийн найз Чолк сурагчийн сүнс нарт алуулан өнгөрдөг. Үйл явдал дахин өнгөрсөн үедээ буцахад манай сүүи найз Үнжүүдээ би жирэмсэн болсон. Чамд хэлж чадахгүй айгаа зүхтагаад байсан юм аа. Би амиа хорлохоор болсон. Гэхэд найз Үнжүү нь хоёулаа үргэлж хамт байна гэд ярьсан биз дээ. Чи үнэхээр шийдсэн бол би чамтай хамт үхнэ л гэсэн байдаг. Киноны эхэнд гардаг гурван маань хурууга зүсээд яг тангараа өргөж байхад хаалга балбан орж ирсэн хүн нь найз Үнжүүн байсан ба хамтдаа өгөхээр нэгэн чидэд очисон байдаг. Манай сүүвич найздаа зөндөө олон удаа хэрэггүй гэсэн ч найз Үнжүүн үргэлж хамт байна гэсэн амлалтаа зурчихгүй гэдэл дээвэр рүү хамт гарсан байдаг. 3 2 1 хэмээн тоолоод яг өсрөх үед мэдээж танхаа болон Чолк сурагч нар урагшаа биш хойшоогоо өсөрсөн ба үүнийг нь анзаарсан манай сүүи найз Үнжүүгээ авран татах гэж үтсэн боловч чадалгүй унгаасан байдаг. Ингэж л хөрхийн Үнжүү охин төрсөн дүүгийнхаа нүдэн дээр өгсөн байдаг. Үйл явдал одоо үедээ ирэхэд манай сүүи найз Үнжүүгийнхаа сүнстэй хамт дээвэр дээр зогсон уучлалгүй бах ба намлалтаа биелүүлнэ хэмээн яг өсрөх гэж байхад гарыг нь атхан болиулсан хүн нь найз Үнжүүгийнх нь дүү нэдэг. Найз Үнжүүгийнх нь сүнс одооноос чи миний дүүгийн ихч боллоо шүү. Өхөж болохгүй. Амьдр хэмээн хэлээд л яваад өгдөг. Манай сүүийг жирэмслүүлээд хайж явдаг. Өнөө залуу бас л нэг өөр охины толгойг эргүүлчихсэн явах ба яг лифтэнд ороод охин нь эргэн харуул хэдийнэ өнгөрсөн Үнжүү байхан тэр. Энэ хогийн залууд юу тохиолдох нь ойлгомжтой гэх мессежээр кино маань дуусдаг. 2021 оны Whispering Corridors 6 болох сүүлийн анги The Humming. Нэгэн сурагч охин орхигдсон гэмээр өрөөнд боомлогдсон өнгөрсөн харагдах ба засварчин ах цонхон голох гэж байгаад хадаастай цонхон даруулж буугаар кино маань эхэлнэ. Энэ охин бол манай киноны гол дүр Хаяон. Харин хажууд хоёр нь бол нөгөө л нэг сургуулийн ховжийг хөөцөлдөж явдаг хоёр сурагч. Энэ бондогрыг нь бондок, нөгөө энэ шүмбөгрийг нь шүмбөг гэдэл дуудаа авчээ. Хичээлийн шинэ нэгэн өдөр эхлэхэд сургуулийн шинэ дэд захирал болох үний ажилдаа ирдэг. Шинэ захирал үнийгаа хэдүүлээ зүгээр захирал гээл дуудаа авчээ. Шинэ захирал бусад багш ажилчдтайгаа танилцж байхад энэ хөгшин ерөнхий захирал нь их л муухай харьцаж харагдана. Нөхдийн сургуулийн од эрэхтэй багш хичээлдээ орохдоо манай Хаяаны хичээлдээ ороорой гэсэн ч манай хүн нээх тоодоггүй. Одоогоор сурагчдыг орохыг нь хориглочихсон бүр үүдийн локероор дарчихсан байгаа нойлын өрөө рүү манай Хаяан сониучрхан орох ба манай Хаяанч тэр шин захиралч тэр нэг л сонин эвгүй зүйлс харагдах нь тэр. Шинэхэн захирал маань коридороор алхаж явхад гадаа усан борооноор нэг охин харагдах ба гарan очвол нэг хөлөндө гутлахгүй байх ба юу ч хэлэхгүй алхаад л яваад өгнө. Шин захиралч санаа зовон араас нь даган явсаар манай Хаяантай таардаг. Нэг бороонд норчихсон сурагч харагдвуу гэхэд манай Хаяан үгүй л гэдэг. Маргааш нь хичээлийн үеэр өнөө од багш хичээл орж байхад манай Хаяан ёстой л нэг нохоо утсан ч гэж тоохгүй л байх ба мэдээж л багш нь тэсвэр алдаад маш их уурлана. Манай Хаяан энэ багштай нэг л сонин их л дургүй юм шиг байгаа. Хаяан ч нөгөө хориглосон эвгүй өрөөнд орон эморон суухад түрүүн багшид харагдсан хаалганы хугархаа бариул өнгөрөн ирнэ. Шинэхэн захирлыг гэртээ харж байхад өнөө шүмбөг гарч ирээд манай бондокийн имэд энэ дэлгүүртээ хамтдаа хүүтэн юм ууцгаая гэж хамт явна. Захирал болон сурагчид хамтдаа юм ууд сууж байхад бондокийн имээ их л эвгүй айсан шинжтэй л харагдах ба манай шинэхэн захирал маань олон жилийн өмнө өөрөө энэ сургуульд сурч байсан тухай хэдүүлээ олж мэднэ. Нөхдүүд ч тэгвэл та тэр сүнстэй гэгдэх өрөөг мэдхүү гэхэд захирал юм санахгүй байгаа мэт л гайхаж энэ үеэр өнөө ааштай ерөнхий захиралч мөн сугны уснасээ манай шин захирлыг хуучин энэ сургуульдаа сурж байсан тухай олж сонсдог. Бондок шүмбөг хоёрч тэр хичээлийн үеэр өнөө эвгүй өрөөний тухай сүнс энтергээл ярьж байгаад багштай нэг сайн госуулхан тэр. Манай Хаяан шинэхэн захирал дээр очиод та үнэхээр бидний тал байж чадах уу? Тэгвэл би нэг зүйлийг хэлмээр байна л гэнэ. Тэр нь өнөө од гэгдэх багш нь манай хүнд бэлгийн дарамт учруулсан тухай байдаг.
Ингэснээр өнөө од багш мэдээж сургуулийн хурлаар орох ба өөрийг нь манай хаяон араас нь тэрч байгаа дүрсийг харуулan бусад багш ажилчдаа үгүй тэр сурагч өөрөө надад дурлцсан юм аа гэдэл аваа ичдэг. Бусад багш нар нь ч гэсэн сони юмдаа хаяон ч нууг нь үлгэр жишээ сурагчдаа бүр ангийн дарга байсан бистэ гэдэл гайхаа ярилцсан. Шинэхэн захирал үүнийг нь хаяонд хэлтэл мэдээж л манай хаяон та итгэхгүй байгаа мó би яахлаар тэр новшо тайртай байдаг юм гэдэл маш их уурлаад яваад л өгдөг. Шаартай золиг оройн шин захирлын гэрлүү өнөө 20-т өрөөнөөс олсон хаалганы цоожоо шидээд цонхыг нь хагалчихсан тэр. Өнөө бариулыг нь барин их л ууртаа гараад хаяоноос энийг хаанаас олсон гэтэл манай хүн танд ямар ч хамаагүй гэдэл маргалдаж гарна. Шин захирал хар шөнөөр өнөө бариулаа барин сургуулийн нөгөө 20-т өрөөний үүдэнд эртэл гинтэл нэг юм сонсогдож эхэлдэг. Сургуулийн хүлэмжнээс ямарваа нэгэн цэцгийн ваар ч юм уу хайгаад байгаа нь их л сонир харагдана. Гарган авсан модон савнууд дээр өөрийнх нь үний болон өөр нэг дээр нь Жион хэмээн бичсэн байдаг. Бодвол өмнө нь өөрөө сурдаг байж байхдаа нэг найзтайгаа л хийсэн цэцгийн сав юм шиг байгаа. Ерөнхий захирал манай шинэхэн захирлыг дуудуулснаа тэр асуудал үүсгээд байгаа хаяонгийн сурагчийг сургуулаас сөөхгүй мүү. Гэхдээ манай захирал одоо удахгүй төгсгийн оронд дэмий байхаа мөн тэр багш нь ч гэсэн өөрөө зүгээрээ л гэсэн хэмээн хэлхэн тэр. Тэгснээр ерөнхий захирал нь чи нэрээ өмнө нь энд сурдаг байсан гэлөө хэдэн онд вэ гэхэд манай захирал би сайн сандгүй маа гэж гараад явчихдаг. Манай шинэхэн захирал гэртээ харж байхад хэмээн зүүдлэн сэрээд маргааш нь сэтгэл зүйчдэр очин ярилцаж байгаа нь харагддаг. Өнөө бариулыг сэтгэл зүйчтэй үзүүлээд нэг гутлахгүй байх нь надад харагдаад байна. Би өнгөрснийг санамаар байна. Яг юу болсон тухай мэд хэрэгтэй байна гэдэл хэлдэг. Хөөрхийн шинэхэн захирал маань өмнөх ой санамж алдсан юм шиг байгаа. Нийнх уу ховсон эмчилгээ эхлэн эмчин чи лифтээр доошо бууж байна. Ахлах сургуулийнхаа үйлөө буцаж байна гэдэл ховс эхлэхэд манай шин захирал өөрийн хуучин дурсамжаа жаахан ч гэсэн санаж эхэлдэг. Өнөө цэцгийн савн дээр нэр нь байсан Жион найзтайгаа хүлэмж дотор элдвийг ярин суух ба гинтэл найз нь их л сандарсан зүр зураг харагдах нь тэр. Эмчилгээнээсээ гарan явхад бас л өнөө эвгүй царайтай охин харагдах ба нэгэн цэрэг залуугаас яагаад ч юм их л айж байгаа харагддаг. Бондокийн найз Шүмбөг байнга л камер өрөн влог маягийн юм хийж явдаг ба Бондокийн имээг шалсаар байгаад яриа авахар болдог. Шүмбөг ч имээ та энэ хотод хэр удаан амьдарч байгаа бас та манай шин захирлыг яаж мэддэг юм яриад өгөөч гэхэд юм бэ. Би энд 50 жил амьдарч байна. Эннээс цааш ярьж болохгүй гэдэл Шүмбөгийг хөөгд гаргадаг. Оройн болоход манай хаяон шин захирлын өнөө 20-т 0-ийн өрөөнөөс гарч явахыг харах ба араас нь орвол мэдээж л баригдана. Манай хаяонч би таны тэр цэцгийн савыг харсан. Нэг дээр нь таны нэр байсан. Нөгөө нэр Жион хий юм. Гэхэд захирал нь хамт энэ сургуульд сурж байхдаа өгсөн найз минь байгаа. Гэхэд өнөө эвгүй сүнс харагцаар л байна. Манай хаяон ч гэсэн зөрүүлээд манай нэг найз бас энд өнгөрсөн. Энэ өрөөнөөс өгсөн хүн мэдрэгддэг. Таны эсвэл миний найз байж болох юм. Гэхэд шин захирал айгаад шууд хаяоныг чирээд өрөөнөөс гардаг. Өнөө эвгүй сүнс нь харагцаар л байдаг. Шин захиралч гэртээ бүр айсан шинжтэй байж байхад маргааш нь ангийн өөр нэгэн сурагч шин захирал дээр ирээд надаас муу сурлагатай байсан сурагч шууд л ангийн дарга болчихлоо. Энэ нөгөө од багштай их уулзаад байсан гэдэл нууцаар хийсэн бичлэгээ үзүүлхэн тэр. Мөн энэ од багш нь энэ сургуулийн үүсгэн байгуулагчийн ач хүн юм гэн. Захиралч өмнө нь хаяоны хэлж байсныг ахин санаж нэг л сэжиг авхан тэр. Оройн болоход өнөө од багш нэгэн сурагчийг даган явах ба манай хаяон очоод шууд л та сурагч нарыг 50 өрх дахиад ангийн хүүхдийг минь алах гээ юу гаж нонтон минь гэдэл нэлээд ууртаа хэлдэг. Тэгтэл өнөө багш нь үнэн муухай энэснэ би юу ч хүсэж шаардаагүй штэ. Тэр үед ч тэр одоо ч тэр гэж хэлээд л яваад өгнө. Кадр солигдож өнгөрсөнд юу болсон тухай харуулхад манай хаяоны найз өнөө багштайгаа бас л тохироо хийж ангийн дарга энтер болж гэрт нь очсноор багш нь арх уулгад цогтоож байгаад нүцгэн зургуудыг нь аван үүгээрээ байнга дарамтлан бэлгийн хүчээр хийлэл үйлддэг байсан тул өнөө 20-т гэгдэх хүрээнд орон амиа хорлон өнгөрсөн байж. Тиймээс л манай хаяон энэ багшигаа бүр үздэггүй л байсан юм байна.
Өмнө нь нөгөө багш нарын хурлаар хаяанд багшигаа тэрвэрч байсан бичлэг нь хөөхөө найзыгаа аврах гээл тэр зургуудыг нь устгаад өгөөч гээл гуйж байсан бичлэг юм байлээ. Нүүл явдал одоо үедээ ирэхэд өнөө од багш нь жирэмсэн их нэртэйгээ уцаар ярьж дуусахад одоогийн нөгөө ангийн дарга болсон сурагч нь гэрт нь ирчихсэн байх ба яг хувцаа тайл гээл зураг авах гэ таблетаа байран зогсож байхад хонх дугран манай шинхэн захирал шууд л ороод ирдэг. Ер нь одооноос энийг од багш биш ер нь гаж донтон гээл дуудаа авчээ. Гаж донтой багш өвдөг сохрон суугаад би энэ сурагчийг огт хүчлээгүй шүү. Энүүхэндээ зохицуулчихъя гэхэд манай шин захирал шууд л боогоод баараг л алах тогтдог. 8-тай голтой нь үлдээгээд өнөө сурагчийг алив явъя на таблетыг нь ав гэдэл гараад явдаг. Маргааш нь болоход өнөө байлаар ерөнхий захирал нь манай захиралд над асуудлаа чимээгүй өнгөрөө манай сургуульд л гай болно. Ер нь тэр сурагч өөрөө яах гэж эрэхтэй багшийн гэрт нь очив. Бас чи тэр сэтгэл зүйчдээр очиод байгаа гэсэн үнэн үү гэхэд манай шин захирал тийм ээ би нойргуудалтай байгаамаа гэж зөөлрүүлээд хэлэхэд эцэг эхчүүд сонсвол яах юм сэтгцэн эмгэгтэй хүн захирал болголоо гэдэл шууган штэ. Ингээд л манай захирлыг загинж жагаад хөөгөөд гаргадаг. Энэ байлаар ерөнхий захирал ганцаараа сургуулиас гарахаар явж байтал өнөө гаж донтой багш чинь хамаг баримтууд нь байгаа таблетаа алдсан тул боож өгөх гээд байж байтал манай хаяан бүр шийдсэн янзтай худлаа нөгөө 20-той өрөөнд утсаа үлдээж байгаад утсаа тэнд мартчихлаа хамт ороод аваад өгөөч л гэнэ. Бодвол найзынхаа сүнсэнд гаж донтой энэ багшийг нь аваачиж өгөх гэж байгаа юм шиг байгаа. Үүнийг нь манай шин захирал харчихсан шууд л араас нь явдаг. Өнөө 20-той өрөөнд орсноо нууцаар цахилгаан борохоо барьчихсан чамаас олж өгсөн манай найз энд амиа хорлсон шүү дээ. Мэдхүү чи энэ төр гээд л ярьж байхад өнөө гаж донд нь цахилгаан борохоог нь мэдчихсэн байх ба манай хаяаныг шууд л зодож ухаан алдуулдаг. Шин захирал өнөө өрөөнд орон хаяаныг аврах гэж байхад гаж донтон шууд л араас нь боож аваад чамааг ирснээс хойш бүхэл зүйл болохоо байчихлаа. Ингээд л алах гэж үзэх ба ашгүй гараас нь мултарч чаддаг. Нэлээд алалцаж байгаад гаж донтой нөхрийг нэг нойлын бүхийг тэгээ төгчтөл битүү утгорхоо болчихсон байх ба бүр нэг тасарсан толгой байх энэ. Гаж донтой нөхөрч айн усран гараад манай хаяаныг алах гэж байхад шин захирал маань таблетыг чинь хаана байгааг хэлж өгөө битгий алаач гэдэл манай хаяаныг аварч чаддаг. Гаж донтой багшч баярлан гялс очоо таблетаа автал шин захирал шууд л өнөө бариулаараа сүлбэж шатнаас түлхэн унгааж муу гаж донтонг ашгууныг цааш нь харуулах энэ. Манай захиралч гэртээ харин өнөө таблетыг нь пэйжэнд хийж устгаад өглөө нь оршуулгын газар очин хин нэгний булшиг эргвэл чулуун дээр нь нүгэл танигдах нэгэн хэмээн бичсэн байдаг. Хичээлч эхлэхэд хүүхдүүд гаж донтон багшийг өнгөрсөн байгааг олж харан тэрүүгээр нэг боо юм болж сургууль дээр онц байдал зарладаг. Нэг сурагч өнөө 20-т өрөөний урдуур явж байгаад нэг юм сонсож урд нь байдаг локерыг нээтэл өнөө байлаар ерөнхий захирал ёстой л нэг амь тавихын наагур байдалтай л олддог. Мэдээж сургууль дээр цагдаа нарч ирж манай шин захирлыг аваад явдаг. Яг sorry дундуур нь гяс нэг юм хэлж манайхаа. Торонекос хүүгийг үздэг хүмүүсийн бүхэл бүтэн 65% нь үзээд л байдаг мөртлөө сабаа огт дардггүй хүмүүс байт юм билээ. Тоор одоо урам өгөөд бас араас нь орох гоё цувралууд, гоё кинонуудыг цаг алдалгүй үзэхийн тулд сабаа заавал дараад өгөөрэй бамбарнууд минь. Ойрдоо сабан ч ихсгүй үзэлч гсэн буураад тоорон жоох урамгүй байгаа шүү. Яг буцаа кинонд орцгоё. Өнөө бондог эмээгээсээ манай захирлыг цагдаа нар аваад явчихлаа штэ. Яг юу болсон тухай та хэлэхгүй мүү гэхэд эмээ би энэ тухай хэн нэгэнд хэлвэл тэд намайг аваад явчих нь хэмээн нэг сонин зүйл хэлээд л яваад өгдөг. Энэ нь хэлж болохгүй их л аюултай нууц юм шиг байгаа. Бондог шүмбөг 2 ч өнөө влого хийнгээ 20-т өрөөнд ортол гинтэл өвөрч муудсан таазнаас нь толгойгоо цогцос буугаад ирэх энэ төр. Гонжоо ухтын цагдаагийн хэлцээр манай захирлыг нэгт гаж донтонг алсан бас нэмээд энэ толгойгоо цогцтой холбоотой юу гэж байцааж эхэлдэг. Гаж донтонг бол өөрөө алсан гэд хэрэгээ хүлээх ба харин толгойгоо цогц дээр би бишээ олон жилийн өмнө надтай хамт тэр сургуульд сурдаг байсан манай найз Сонжиё алсан хэмээн хэлдэг. Мэдээж энд нь цагдаа нар огт итгэдэггүй. Кадр солигдоход манай захирал өнөө сэтгэл зүйчдээр очсон байх ба ахин ховсон эмчилгээ хийхэд өмнө нь яг юу болсон тухай хэдүүлээ олж мэддэг. Манай захирал багада сургууль дээр найз Жионтойгоо байхад гинтэл сургуулийнх нь гадаа цэргийн машин ирж 2 цэрэг гарч ирээд харуулыг нь шууд борохоодож унгаад буудаж алан охтуудыг ч мөн алхаар араас нь хөөн сургууль руу орсон байдаг. 2 найз салан зүхтхэд манай одоогийн захирал нэг ангид орон ширээнд орногдсон бол найз Жион өнөө одоогийн 20-той гэгдэх 0 руу ороход нэг цэрэг нь хаалганых нь бариулыг буудан унгаад
араас нь орон охиныг хүчирхийлж эхэлсэн байдаг. Найз Жион хүчирхийлүүлж байхдаа өнөө байн гараад байсан хаалганы бариулыг авах гэтэл өнөөх цэрэг нь гаранд нь шууд зоож, Жион харин цэргийн зүйлтээр нь толгойроо зооход сурагч охиныг борооход ухаан алдуулаад явсан байдаг. Энэ үед одоогийн Бондоки эмээ замын хажуу жижиг гудамжны хоол ажилуулдаг байсан ба цэргүүд хажуугаар нь явхад ард талын ачаан дээрээ манай одоогийн захирлыг ачаад явсан байдаг. Тийм л учраас Бондоки эмээ харсан зүйлээ нууцлаад л байдаг байсан юм байна. Кадр солигдож одоо цаг үедээ ирэхэд манай захирал маань шүүхийн сэтгцийн эрүүл мэндийн төвдөр байх ба эмчин бүх шинжилгээнийх нь хариуг барьчихсан нэгэн зураг үзүүлэхэд манай энэ захирал болон хэдүүлээ яг бодит чинхэн үнэнг олж мэднэ. Учир нь манай энэ захирлын яриад байгаа найз Жион яг үнэндээ өөрөө болж таардаг ба тэр цэргүүд машиныхаа ачаан дээр ачин явсан сурагч охин нь найз Жион байсан байдаг. Зүв зүгээр хичээлдээ явж байсан охин цэргүүдэд хүчирхийлүүлж бие болоод сэтгцийн маш их охирол авч цочролд орон сэтгцийн маш том гэмтэл авснаар болсон үйл явдлуудаа мартаж санаж бодлаад л байсан байлээ хөрхий. Тиймээс л байнга эмчилгээнд явж юу болсон тухайга санах гэж л их үздэг байж. Яг үнэндээ манай захирлын дөнгөж сургуульд ажилд ороод харсан хүүхэд нь огт байгаагүй. Гудамд явж хахад машинд мургуулсан охин ч гэсэн огт байгаагүй. Гэрийнхээ хаалгыг ч мөн өөрөө эвдэлсэн байдаг. Тиймээс ч өмнө нь нэг цэрэгтэй таарахад шууд л маш их айж, учир зүггүй л ам өршөө гээд л өөдөөс нь алхаа хавсран гуйсан байдаг. Найз Жионыг нь цэргүүд машиндаа ачин авч явсан учраас л цогцсон огт олдоогүй ба нөгөө булшин дээр очиход чулуун дээр нь үл танигдах нэгэн хэмээн битсэн байж. Нөгөөрч зогсохгүй сурагч байхад нь нөгөө ерөнхий захирал нь ангийнх нь багш байсан ба амар зүйл болсны дараа хүртэл чиний үгэнд би яаж итгэх юм, хүн амтнд битгий хэлээрэ сургуульд бол надад гай болно гэдэл сурсан зангаараа хаяаж явсан учраас ерөнхий захирлыг манай шин захирал өөрөө хороосон байдаг. Манай хаяан нөгөө хориотой өрөөнд орон тол руу харан энэ өрөөнд амиа хорлон өнгөрсөн найзтай хандан нөгөө гаж тонтой багш чинь өгчихсэн шүү, эцэст нь чадлаа хэмээн хэлж манай захиралч хаалганы бариулаар зоолгосон гарны сорвоо харан машин барьж буугаар кино маань төгсдөг. Мэдээж манай бамбарнууд бүгд л гайхаж байгаа бах те. Гэнэт юун цэргүүд гарч ирээд аллах хүчирхийлүүлдэ явчих ваа гэд. Энэ тухай кинон дээр огт тайлбар нь гардаггүй ба тоорон интернет тухай сайн судлаад үзсэн чинь энэхүү анги нь Өмнөд Солонгос улсын Гванжу хотод 1980 онд болсон бодит түүхэн хэрэгтэй холбоотой юм билээ. Энэ нь юу вэ гэвэл 1979 онд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Чоны ялагдсны дараагаар 1980 оны эхээр цэргийн генерал Чондуван төрийн эрхийг булан авч цэргийн хяналтыг улам чангатгсан хаасайгүй бослого өмнө гарч эхэлсэн байдаг. Хамгийн том бослогуудын нэг нь энэ киноны үйл явдал гарч буй Гванжу хотод болсон ба дийлэн хүмүүс нь оюутан сурагчид байсан байдаг. Тэгснээр 1980 оны 5 дугаар сарын 18-нд цэргийн генерал Чондуван тусгай хүчний цэргүүдийг жагсагчдыг хүчээр тарах тушаал болгосноор хаасайгүй хүчирхийлэл аллаг эхэлсэн байна. Энэ үүмэний үеэр зарим цэргүүд нь эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж гин зэмгүй хүмүүсийг хүртэл дураараа алж бүр цаашлан 10 жилийн охтыг хүртэл дураараа хүчирхийлж наалж хэдсэн гашуун түүхтэй юм байна лээ. Албан тоогоор 200 гаруй хүн амь өргөцсөн гэж ярьдаг ч хүмүүс бол үүнийг нь 1000 давсан хүн өнгөрсөн ч гэж бас ярьдаг. Энэхүү гашуун түүхтэй бослого өмнө нь Өмнөд Солонгос улсын өнөөдрийн арчлалыг бүтээхэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн түүхэн үйл явдал гэж үздэг юм байна лээ. Энэ солонгосчууд кино ихтэй нэр гой мессежүүдээ бас л гоё ивийг нь олоод холбочих юм тий. Энэхүү Whispering Corridor цувралын нийт 6 киноны туршид багш нарын хүчирхийлэл, сургуулийн бүлэдэлт, ижил хүүснээ сонирхох тухай, дайны гашуун түүхүүд гэл ёстой нэг зэвүүн сэдвүүдийг аюулгүй эвтэхнэр дурдаад л оруулчихж байгаа юм да. Яг тэгээ сүүлийн анги нэг иймэрхүү байлаа. Бүх 6 ангийн турш хамт байсан бүх бамбарнуудаа маш их баярлаа. Дараагийн цувралуудаа бэлдээд эхэлчихсэн тул манай бамбарнууд юу ихэ мэдж байгаа штэ тий. Сабадараад зүсгэлээ хүлээж байгаарай.